Оройн төрийн эрхэмсэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид ерөнхий сайд асан Алтан Уягтай уулзч ярилцж байна. Тэгэхээр та миний урилгыг олон удаа хариу өгөхгүй буцааж ийсэн. Тэгээд сая л ярилцлага өгөхөй зөвшөөрлөлтөө. Тэгэхээр би бараг 7-8 жил таныг гуйсан санаж байна. Ерөнхий сайд байхаас өмнө бас тавс өг татгал зарим үүжсэн. Яагаад татгалцсанаар ирсэн бэ гэдэг юм. За уучлаарай гомдоцсон болов. Ерөнхий сайд байхад бол бараг 7 хоног болгон гараад хийж байгаа ажил, болж байгаа зүйл, болох байгаа зүйл ярьдаг байсан шүү дээ. Тэрний дараа надад уулаасаа ярих юм бас их цөөтэй болсон юм чи. Тийм учраас нэг олон удаагийн ярьсан ороогүй. Одоо улсын хурал дээр үндсэн хуулийн өөрчлөлт эхэлцэхээр бэлтгэж байна л да. Тэгэхээр энэ 5 дахь өдрөөс хэлцээд эхэлчих байх. Тэгэхээр энэс өмнө энэ үндсэн хуулийг оруулж ирсэн энэ зарчмын өөрчлөлтүүдийг ер нь бас дэмжсэн дэмжээгүй гişүүд олон байна л да. Та тэгэхээр энэ төслийг ерөнхийд нь харсан уу? Ер нь боломжийн хөлбөр юм уу? Ямар хөлбөр вэ? Ер нь яг бид Монгол улс цаашаага хөгжиж дэвжихэд бол бас үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зарим шаардлагууд бол бий. Гэхдээ энийг туйлшруулж болохгүй. За. Эсвэл үндсэн хууль нь л муу байгаа учраас бид нар муу байгаа, манай улс муу байгаа, манай удирдагчид муу байгаа, их хурл муу байгаа гэж ярьж болохгүй. Ер нь өөрчлөхөр зүйл байгаа юу гэвэл байгаа. Ингээл их хурл, засгийн газар, ерөнхийлөгчийн эрх мэдлийн хуваарлалт дээр нь тэр орон нутаг засгийн газартай харилцах харилцаан дээр бас өөрчлөлтүүд хэрэгтэй. Гэхдээ би хоёр зүйлээр бол би энэ өөрчлөлт бол өнөөдөр нэг явахгүй байх гэж харж байгаа. Тэгээ нэгдүгээрт бол улсын хурд ингээд 64-5 хүнтэй нэг нам байгаа шүү дээ. Тэгэхээр нэг нам байгаа үед үндсэн хуулинд өөрчлөлт оруулж болохгүй л дээ. Хоёрдугаарт хэрвээ үнэхээр ардын нам 64-5 үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлыг нэг нам биш Монгол улсын ерөнхийлөгч толгойлох ёстой. Энэ Баттулга байна уу, Очирбат байна уу, хэн байна хамаагүй байхгүй. Ер нь энэ нэг төр ёсон байна, нэг төр ёсныхаа ёс жаягаараа явах ёстой. Бүх ард түмнээс сонгогдсон гэж байгаа аль ч үеийн ерөнхийлөгч өмнө нь ч тийм байсан. Үндсэн хуулинд орох өөрчлөлтийг толгойлоод явдаг. Тэгээд тэнд нь магадгүй намууд нь оролцоод, янз бүрийн төлөөллүүд нь оролцоод, нийгмийн янз бүрийн төлөөллүүд оролцоод тэгээ манай нийгэмд яг үнэхээр үндсэн хуулинд тулж байгаа бол энэ нэг юм өөрчлөе, энэ нэг нь хэвээрүүлдэг ингээ ярих хэрэгтэй. Би хоёр юмнаас болоод энэ дээр бол энэ өөрчлөлт явахгүй байх гэж харж байгаа. Тэгэхдээ таныг бас парламентод байх үед бол бас олон намын төлөөлөл байсан. Олон намын төлөөлөл ингээд хамтарч хилцээд яг эцсийн хөлбөр дээр гарын хэсэг зурх болохоор л ингээд хідэн тийшээ хараа суучдаг. Санал нэгдэж чадахгүй байсаар гал 3-4 парламент дамжаад үндсэн хуулийг өөрчлөлт хэлцэж чадахгүй үдийг хүрсэн шүү дээ. Тэгэхээр ер нь намууд нь ингээд санал нэгдэж чадахгүй үндсэн хуулийг өөрчлөлт ингээд хоошлуулаад цаг алдаад байгаа учраас энэ ядаж л энэ үндсэн хуулийг батлах эцсийн босгохтой байгаа энэ олонхын үед л батлах нэг юм сүүлчийн боломж байна гэж харагдаад байгаа шүү дээ. Сүүлчийн боломжийн ч юу юм бэ? Зүгээр олуулаа болсон дээр хийгээд авъя гэж бодох бол нэг талын бодол. Тэгвэл олон нам байж хахад ойлголцсон гэдэг бол өшөө том дэвшлэлтэй. Чадахгүй л байна л да. Жишээлбэл 12-оос 16, 16-аас 20 оны гэлээ парламентууд ер нь л ингээд хараад тах. Ойлголцуулж чадахгүй л байна л да. Бас нэг тэр чи өөр утгатай. Тийм учраас бид нар ингээд 90 оноос хойш Монгол улс ингээд нэг олон намын тогтолцоо сонгоод авцсан юм чинь хэдүүлээ энэ дээрээ бол ойлголцтой бий болгоё. Ойлголцож байгаа зүйлээ л өөрчлөе. Өөрчилж чадахгүй бол байгаа арааманда яаж гэнэ л явахгүй да. Тэгэхээр одоогийн үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн зүгээс бол бид нар улс төрийн бүх намуудаас саналыг авсан, төрийн байгууллагуудаас бүгдийн саналыг авсан гэж байгаа. Тэгэхээр бүх намуудаас саналыг авсан юм чинь тэр саналыг тусгаад л оруулж ирсэн байх гэж харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас намуудаас огт санал аваагүй гэж үзэх бас үндэслэхгүй болов. Гэхдээ намаасаа илүүтэй би хэлээд байна шүү дээ. Бүх ард түмнээ сонгогдсон ерөнхийлөгч гэдэг чинь харьцангуй тогтвортой тийм институт. Тэр хүнээрээ толгойлуулаад ажлын хэсгээ байгуулад тэгээд цаашаа явбал амжилтанд хүрнэ. Би бол тантай санал нийлэхгүй. Яагаад тэгэхээр Монгол улс бол парламентын засаглалтай улс. Тэгэхээр парламентын засаглалтай тэр дотор бас олон намын төлөөлж байна, олон цөөнхөр ингээ хилцээд явах юм бол олон хүн хилцэх юм бол буруу гэдэг чинь. Тэгэхээр ерөнхийдөө магадгүй энэ дээр ингээд тэргүүлээ давмгаалаад ороод ирэх юм бол нэг хүний үзэл бодол тусах юм магадлал бас байгаа гэж болгоомжлоод байна л да. Баггүй. Одоо жишээлх юм бол
ерөнхийлөгч гэдэг хүн өөрийнхөө бодлыг тулган хүлээх биш. Ерөнхийлөгч гэдэг хүний хамгийн гол хийх ажил бол Монголын ард түмний эвнэгдлийг илэрхийлэх шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол 3ч бай, 5ч бай, хэдэн ч нам бай. Өөрөөсөө илүү тэр олон нийтийн санаа бодлыг илэрхийлж байгаа намуудын төлөөллүүдийн ойлголцлыг бий болгоход л хүчин зүтгэж ажиллах хэрэгтэй. Одоо манайхныг тэгэл хардаад байх нэг яг урд дахь ерөнхийлөгч нарын нэг буруу жишээ байна л дээ. Нэг нөхөр гарч ирэхээр дураараа юм хийчихдэг гэл айгаал ингээл. Ядаж үндсэн хуулиндаа гар хүрэхээр зэхэж байгаа бол ерөнхийлөгчээр толгойлуулсан ажлын хэсгээ байгуулад магадгүй доторх юм нь өнөөдрийнхөө ямиг оруулаад ярихгүй юу да. Юундаа ингэж яараа сандраад байгаа гэж ойлгохгүй байна л та. Одоогийн өөрчлөлтөөр бол туулда баруунда баста та наа чи тэгээ буруу юм даваач да. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой хэмжээгээр тусгасан байх гэж би найдаад байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол энэ одоо үндсэн хуулиар бол ерөнхийлөгчийн эрхийг тодорхой хэмжээнд бас нэг харьцангуй хязгаарлаж өгөх юм санал орж иж байгаа болов уу гэж харж байгаа. Тэгээд ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг бол 2025 оноос хэрэгжүүлж эхэлнэ гэдэг ийм санал бас орж ирсэн байдаг л дээ. За яг би болохоор ингэж боддیں۔ Ерөнхийлөгчийн зарим нэг эрх үүргийг бол бас хязгаарлах хэрэгтэй, хазаарлах хэрэгтэй. Би илүү дорж ерөнхийлөгч байхад нь биччихсэн. Загтал байгаа. Тэгтээ ерөнхийлөгчөнд толгойлж байгаад энийг хийх хэрэгтэй. Хоёр өөр юм шүү. Таны саналчууд ингээд эсрэг байна л да. Ерөнхийлөгчөнд толгойлчгаараа тэр хүнийг хаан болох гэдэг юм а хийгээд байна. Тэр чинь хүнээсээ л хамаарна л да. Одоо ер нь тэгээд энэ ард түмний итгэл найдвар хүлээгээ сонгогдсон хүн хараамаа боддог биш. Улсын хорноо боддог болмоор байна. Тим цаг би ирж явуул гэж гордож байгаа. Та ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүний хуваар магадгүй үндсэн хуулийн одоо өөрчлөлтийг толгойлох хүн нь бол ерөнхийлөгч юм аа гэж дэмжиж байх шиг харагдаад байна. Ашиг сонирхлын нэг юм харагдаад байна уу юу? Юу жижиг гэн тэр миний ерөнхийлөгчийн зөвлөх байх бай. Тэр яач болов биш. Тэр чинь Монгол улс цаашдаа зөв явах тухай асуудал ярьж байгаа юм шүү. Үндсэн хуулийн зөвлөлт оруулна гэдэг бол тэгэхээр энэ нэг 2-3 толгой бий болчиход байна. Жижиг сажиг зөрчлүүд үүсээд байна. Энийг янзлаа гэж байгаа. Би санал нэг бай. Тэгээд ерөнхийлөгчийн толгойд бол хийчихсэн шүү дээ. Юунд айгаад идэг. Ерөнхийлөгчийн ч гэсэн одоо энэ Батулга ерөнхийлөгч гэсэн зарим юм дээр зориг гаргаад за тэгээ. За тэгвэл ерөнхийлөгчийг одоо энэ хуулийн дээр явж илээ. 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгож. Тэгвэл тгийч гэдэг юм уу? Ингээд хийчихлээ. Юундаа ингээд дандаа ингээд нэг 3 сая хүн 3 саяас одоо тэгээд их хурлын дээр нэг 70 80 100 хүн байна. 100 хил ам олдоггүй 100 амтны хил амын олцоолол хийчихсэн шүү дээ. Энэ улсын хөгжилд хэрэгтэй. Одоо улсын хурлын ингэж явбал энэ буруу шүү. Улсын хурлын ажлын хэсгээр толгойлуулах нь юу нь буруу гэж? Тэр чинь 64 хүнтэй байхгүй юу да. Цаана нь 76 гэдэг тооноос хасахаар хэд үлддэв. 10-аад юм үлддэв байгаа үст. Цаана үлдэж байгаа 10 чаваас бүлэг мөлөгч байхгүй болцсон. Юу ч хөл болцсон хэд нөхдөд цогж байгаа шүү дээ. Ямар ч зохион байгуулалт, ямар ч бодлого, ямар ч одоо үйл ажиллагаа, ямар ч эрүүл сарвал сэтгэлгээ бүтээлч шүүмжил байхгүй болсон шүү дээ. Энэ парламент чи. Тэгэхээр чин дахиад нөгөө нэг нуухыг авах гэж байгаа хэдүүлээ нүдийн сохлно гэдэг юм руу аваачих вэ дээ. Гэхдээ яг одоо би бол саналаар хэлж байна. Шийдвэрээ бол одоо хэн гаргана шүү дээ. Нөгөө олох болцсон нэг манай намын дараа хөлсөх тэдний гişүүд одоо та нар тэгтээ Монголын төвөнд асар том хариуцлага хүлээж байгаа шүү. Тэрнээ бодож юмаа хийгээрэй. Би өөрчлөхийг эсэргүүцээгүй шүү дээ. Өөрчилж байгаа арга чинь бол буруу байна. За. Та өөрөө Монгол улсын одоо 27 дахь ерөнхий сайд байхаа. Тэгэхээр та өөрөө ерөнхий сайд гэсэн хүний хувьд одоо энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоо ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхгүй бол одоо засаг докторгүй байна. Хариуцлага хүлээх одоо боломжгүй байна гэдэг ийм асуудал яриад ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж орж ирлээ л дээ. Наазах нь сайд нараа өөрөө бүрдүүлэхээс эхлээл төсвийн зардлыг одоо их хурлаар нэмэгдүүлэхгүй гэдэг хэд хэдэн ийм одоо залтууд орж ирсэн байна. Энийг та юу гэж би гэдэс гүзээ рүү н ороод ярил надад дэмжиж байгаа санал байгаа. За. Жишээлх юм бол би өөрөө ерөнхий сайд хийжсэн хүний хувьд гэхдээ тэр хийжсэн болохоор ерөнхий сайд эрх мэдлийг нэмэгдүүлэх гэдэг байгаа биш. Зүгээр амьдрал дээрээ бол бас жаахан улсын төсвөгээд нэг хэдэн төгрөгөндөө ингээд засгийн газар нэг юм хийгээд оруулаад ирдэг. Улсын хурлд оруулаад ирэнгүүт нь улсын хурл нь тэрэн дээр нь баахан орлого хий нэмж байгаа баахан зарлага нэмэл тийм ээ. Баахан тойргууд руу мөнгө энэ зөвлөн бол байгаа. Энийг бол их хурлаар хийлгэхгүй байхаар тэр өөрчлөлтийг бол би хувьдаа дэмжиж байгаа. Дэмжиж байгаа. Надад дэмжиж байгаа заалт энэ дотор байгаа. Тэгтээ наад арга зам чинь буруу явлаа шүү. Нэг хоёрдугаарт
анхын хуулийг ингээд үндсэн хуулийн өөрчлөлт оруулах 30 хэдэн өөрчлөлт гэж байгаа юм. Тэр бас буруу. Дахиад би нэг юм хэлчихээд одоо энэ цаг баг учраас энэ өмнө үндсэн хуулинд намайг бас их хурлын гишүүн байхад элбэгдорж намын дарга байхад ерөнхий сайд байх ч өөрчлөлт оруулж ирсэн. Инквайр дарга бас байсан нөгөө тал. Тэгсэн. Тэгэхэд 7 өөрчлөлт оруулж ирсэн. 7 шүү. Энийг одоо дордуулсан 7 өөрчлөлт гэдэг байгаа. Тэгсэн. Энэ бол шал худлаа тийм юм ярьж байгаа шүү. Энэ дахиад элбэгдорж гаргасан үг шүү. Элбэгдорж өөрөө өөрчлөлт оруулчихсан үлд нь олон нийтэд жаахан шүүмжил ирэхээр дордуулсан 7 өөрчлөлт байхгүй. Тэгээд дордуулсан юм яах гэж хийсэн? Элбэгдорж инквайр. Элбэгдэрч их хоёр одоо энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн гэж юу? Тий, тэр парламентаар баталсан биз. 98 оны үед гол санаачлага тэндээс гарсан. Гэхдээ тэр бол өөрчлөлт хий гэж хийгээгүй мөнгөтүүлээ. За. 96-аас 2000 оны парламентд би гишүүн байсан хүний тэнд Монголын төр маш их зовлон амссан. Зовлон амссан гэдэг нь дөрвөн засгийн газар огцруулсан. Засгийн газруудаа огцруулсан. Тэр бол асуудал биш. Хамгийн гол нь бол 50 хүн сууж байгаа засгийн газар огцруулаад байсан. 50 хүн сууж байгаа засгийн газар огцруулахаар манай нам дотроос хэн огцруулаад байгаа юм гээ харахаар мэддэхгүй. Ягаад гэвэл санал нууц. Гэх мэтчлэн ийм зовлонгууд байсан учраас энэ ардын намд юм уу энэ ардчилсан намд ашигтайгаар гэж хийгээгүй маа. За. Тэгэхээр энэ 90 цаашдаа Монголын төр бас ингээд зөв үйл ажиллагаа явуулахын тулд засгийн газар нь ингээд олуулаа байжгаад огцроод нураад байхгүй байхын тулд засгийн газрыг огцруулах саналыг ил болгох нь зүйтэй юм аа. Би 7 өөрчлөлтийн нэг нь ярьж шít. Гэх чинь тийм өөрчлөлт орж ирсэн. Тэр өөрчлөлт орсныг бол би буруу гэж боддоггүй юм. Яагаад гэвэл тэр өөрчлөлт орсны хүчинд бас олон засгийн газрын унах хугацаа нь бол жах хоошсон. Гэхдээ энэ дордуусан 7 өөрчлөлт дотор чинь наад заханал тэр одоо хууль батлах тэр эрсийн босхыг бол эрс багасгаа хийсэн шүү дээ. Одоо нэг 20 хэдэн хүн сууж байгаа л хууль баталчдаг. Тэрнээс бараг тална гээл дэмжил явуучвал нэг л хууль батлагчдаг. Хэдэрхий баг босхтой болгоцсон шүү дээ. Тэр яг нөгөө нэг санаа нь бол бас дахиад нэг зовлон байсан байхгүй. Ардчилсан холбоо өвсөл 50 суудалтай болсон. 50 гэдэг чинь одоо 76-аас 50 гэдэг чинь бас их байгаа шүү дээ. Тэр 50-лаа бас хууль батлах боломжгүй байсан. Тэр үед 51 хүнтэй байж иж хууль баталдаг тийм хүндрэл бий болгосон байсан. Гэтэл дахиад үндсэн хуулинд нь олонх болчихвол гэдэг чинь олонх гэдэг чинь хэдэн их хурлын 38 хэлдэг. 39 хэлдэг. 39 тий. Тэг 39 байхад бол олонх нь засгаа бүрдүүлээд явдаг. Тэгсэн мөртлөө хамгийн сонин парадоксалны нөхцөл байдал бол 50 гишүүнтэй мөртлөө засгаа байгуулсан мөртлөө хуулиа баталж чадахгүй тийм нөхцөл байдал байсан. Тэгвэл энэ дээр шүүмжлээд байгаа бол ихсгэл үстэй. Тэр нэг зарчмын ач холбогдол авчрахгүй бид энэ дээр маргаан хийхгүй өөрчлөлт чинь л үз. Одоо ерөнхий сайдын эрх мэдлийг нэмээд одоо ерөнхий сайдыг огцруулах босхийг нэлээд өндөрсөд өгчих шиг харагдлаа л да. Ерөнхий сайдыг одоо дурын үнэ оруулж ирээд огцруулдаггүй. Шантаажилдаггүй нэг ийм нөхцөл байдлыг бий болгосон гэж хараад байна. Өөрөөр хэлбэл та жишээлбэл одоо бас танаа нам олох байх үед та танаасын газар огцорсон тийм үү? Одоо танаа хамтарч ажиллаж исэн нөхөр чинь таны эсрэг одоо лобби хийгээд огцруулсан. Тэгэхээр энэ нөхцөлийг энэ үндсүүлийн өөрчлөлтөөр хааж өгч чадж байна уу? Та юу гэж харж байна? Үгүй одоо бол их хурлын 19 гишүүн гарын үсэг зураад засгийн газрыг огцруулах саналыг оруулж болдгийг. Тий. Одоо энэ шинэ өөрчлөлтөн дээр бас тэгэл явж байна лээ. Ерөнхий сайдаа засгийн газрыг огцруулах тал өөрчлөлт гараагүй байна лээ. Харин ганцхан засгийн газрын гишүүн бүхнийг улсын хурлаар оруулж олонхын санал авахулдаг гэдэг юмыг болиулаад ерөнхий сайд нь өөрөө орж олонхын санал авчвал сайд нарын ерөнхий сайданд тавиад огцруулахаар бол их хурлд оруулж ирээд сайд огцруулчаад их хурлд оруулж ирээд танилцуулаад дараачихаа сайдыг тавиа явах юм байна. За. Тэгэхээр ерөнхий сайд дээр жаахан засгийн газрынхаа гишүүдийг жаахан хөдөлгөх жаахан тийм эрх мэдэл очиж байгаа. Ер засгийн газрыг огцруулахдаа өөрсдөө ороогүй байлээ. Тийм үү. Надад бол ингэж тайлбарласан шүү дээ. Одоо ерөнхий сайдыг огцруулах босхийг баг зэрэг нэмж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа бол дараагийн шинэ хүний одоо давхар оруулж ирж байгаа гэдэг асуудал. Тэр чинь ингэж байгаа. Босго мосго өөрчилсөн юм байхгүй. Германд байдаг жишээ нь ийм гэж байгаа. Тэр нь одоо өнөөдөр яг тэр бол бас нэг бидний бас анхаарах ёстой зүйл. Өнөөдөр заа ингээд хин гэдгийг тэр нөхрийг огцруулна гэдэг ингээд ерөнхий сайдыг огцруулж шít. Тэгээ манайхан яадаг гэхэлэр ёх энэ нэг огцруулж авлаа гэж санаа намардаг. Дараа ч ерөнхий сайд хэн байх вэ гэхээр хайгаад давхдаг байхгүй юу. Тэгэхээр энэнийг л болиулаад
Энэ хүнийг огцруулж байгаа бол дараачийн ерөнхий сайд нь энэ байна гэдэг нь хамт оруул гэсэн тийм төсөл явж байна лээ. Тийм төсөл явж байна лээ. Би түүнийг буруу гэж үзэхгүй байгаа. Зөв. Дараачих нь хүний тодруулаад тэгээд нэг санал хураалтаар урдх нь огцроод артлынх нь томилогдсон тооцно л гэсэн. Би өөр чинь нэг мэдэж шít. Энэ дотор нь орвол надад бас өөрчлөх зарим саналууд бол би санал нийлж байгаа санал би санал нийлэхгүй саналууч бай. Тэгэхдээ наад процедур замчин буруу явуулаа. Тэгэхдээ энэ бас дэвшлээ шүү дээ. Ингээд яриад ийм өөрчлөлт оруулаа гэдэг анх лунда дарахтай яаж 33 өөрчлөлт юм 33 өөрчлөлт гэсэн. Одоо арай цөөрцөн. Тий. Одоо бол 28% нь өөрчлөлт оруулна гэж яриад байна. Тэгээ одоо энэ ард нийтээсээ асууна гэдэг асуудлыг одоо энэ 10 дугаар сараас өмнө хийнэ гэж байгаа хэр зэрэг одоо боломжтой бол бас төсөв зардлын хувьд бол одоо энэ төсөвт суугаагүй л байгаа хта тий. Тэгэхгүй одоо тэд нар шийдэх байх. Би өөрийнхөө саналыг хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр одоо арчсан нь бол одоо улсын хурлд бүлэггүй болсон байгаа. Хоёр хүн нь одоо гараа явчихсан. Шинэ нам байгуулж байгаа гэж байгаа. Тэгэхээр одоо долуулаа үлдсэн учраас одоо үндсэн хуулийн өөрчлөлтөөр жишээлбэл наад захал нэг завсарлага авч чадахгүй одоо зарчмын саналаа оруулж чадахгүй ийм байдал үүсчээд байгаа учраас хувьсгалт намын баасгүй гишүүн одоо арчсан намыг бүлэгтэй болгох ийм санал санаачлал гаргаад эхэлчих шиг болоо ч гэдэг. Тэгэхээр энийг та юу гэж харж байна? Баасангийн үеэр арчсан намыг бүлэгтэй болгохгүй л дээ. Хуулиараа боломжгүй. Эн чинь бас хуультай тогтоомжтой улс байхгүй юу? Хуульч хүн ч өөрөө нэг хуулийн залт барьж яриад байлээ баасгүй гишүүн. Нэг дарга нь одоо Эрдэнэ гэдэг нэг даргасаад байх юм байхгүй шүү дээ. Эрдэнэ гэдэг нь нөхөр зүгээр явж ясаа манай ардчилсан намыг 9 хүнтэй бүлэгтэй байхад нь өөртөө таалагдаагүй эсвэл өөрийнхөө санаа бодлыг дэмжээгүй төлөв хөөдөг нь буруу байхгүй намаас хасч хаяад манай ардчилсан намыг нураагаад 2 нам болгож хувиргаад хагалж хаяад тэгээд олуулаа тэгээд их хурлд бүлэггүй болоод үлдлээ шүү дээ. Энэ бол алдаа юм. Баасан хүмүүс үе. Одоо тэгээд байсан хоёр хүнээ хөөж хайчаад байхгүй тэнд байгаа нэг нөхрийг авчираад бүлэг босно гэж бодож байгаа юм уу? Би бол хуулиараа боломжгүй зүйл гэж бодож байгаа. Тийм замбраагүй юм Монголын хуулинд байхгүй. Батсантан гишүүн яах хөөгдсөн. Болд гишүүн бол өөрөө сайн дураараа гарцсан л да. Намаа зориуд бүлэггүй болох гэсэн юм одоо эрх баригчдын лоббинд орчуул гэж харсан. Би нэг тэгж бодохгүй байна. Тэр хоёр тэр нэг 60 тэрбумын асуудал, Эрдэнэтийн 49% асуудал, тэрнийг ардчилсан нийгэмгээ явж байсан чинь энэ хүмүүсийг одоо эрүүдийн шүүж байгаа асуудал гэдэг их олон юмар санал хоорондоо нийлээд яваад байна лээ. Тэр хоёрын санал нийлж байгаа асуудал дээр би хөндлөнгөөс бас зарим зүйл дээр нь санал нийлээл байна лээ. Би яа тийм санал нийлсэн байх шүү дээ. Санал нийлээ тэр хоёр хүн нам байгуулал юу. Нам байгуулахгүйгээр нам дотор асуудлаа шийдэх боломжийн Эрдэнэ бол хүч төрөмгийлэл алгуулчих юм лээ дээ. Тэгээ энэ көөж тууснаар лавл юм сайжирдаг юм даа. Та ерөн сүүлийн үед намдаа их гомдолтой яваад харагдаад ах шиг байх юм. Байсгийгээд л одоо хэвлийнхэнд мэдээлэл хийхдээ намаа нэлээд хатуухан шүүмжлэл одоо байгаа. Тэгэхээр магадгүй бас таныг ерөнхий сайд байхад огцруулсан гэдэг нэг тийм дотоод гомдол яваад ах шиг байна уу да. Үгүй тийм байхгүй. Одоо мөнхтүүлээ нэг юм ялгаж ойлгох хэдүүлээ. Ардчилсан нам за юу. Нөгөөх нь бол ардчилсан намын удирдлага гэдэг хоёр юм ялгая. Би бол ардчилсан намд юусоо гомдох юм байхгүй. Юунд гомддгийг Алтайг их сургуулийн багш байж байгаа ардчилсан намыг байгуулахад оролцоод 20-30 жил энд явж байна. Эвлэл хамтраад хийгээд улс орноо хөгжүүлэн хүн ардынхаа хамжаа дэвшлиг явж би ардчилсан намд юусоо гомдох юм байна. Ардчилсан намын өнөөгийн удирдлаганд би гомдох биш, өнөөгийн удирдлагыг би зайлах ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ бүх гишүүдээрээ сонгосон юм биш үү? Энэ олон мянган энэ бүх юм чинь сонгогдсон үстэй. Их хурлыг одоо өнөөдөр яагаад мөн хэлээд байгаа? Их хурлыг бас ард түмэн сонгоо үстэй. Тэгээ өөртөө сонгочиход муу хэлээд байгаа. За. Итгэл даана гэж нэг юм байна. Эсвэл хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлнэ гэж нэг юм байна. Эсвэл хулигдаж гарна гэж юм. Ингээд олон юм худлын хэлээд гардаг үстэй бас нэг. За. Баах юм хэлээд жижиг тойрог дээр очиж одоо сайхан одоо гоё юм яриад эсвэл одоо ийм нөгөө бэлэг тараад хүн шиг баахан бэлэг тарааж байгаа. Ийм хүмүүс ч Монголын төрөв самраад дуслаа шүү дээ. Тэгэхээр манай нам дээр ямар байдал болчиход байна гэвэл алтууыг хэлээгүй. Ардчилсан намын тэр мянган ардчлалын төлөө гэсэн Монгол улсаа гэсэн ард түмний гэсэн хүмүүс бол манай энэ намын дарга нөхөр буруу яваад байна гэдгийг
хэлээд байна. Би тэгж хэлсэн болохоос биш нам гомдод тийм байхгүй. Танаа нам ер нь бол одоо яхаа арчлалаар гарч ирсэн харьцангуй шин нам гэж байгаа боловч ер нь одоо ч гэсэн төлөвшөж чадахгүй дотроо ингээл учраа олж чадахгүй ингээл хагаралтал байна шүү дээ. Би бол тэгж л харж байна. Танаа нам өөрөө дотроос төлөвшөж чадахгүй байна. Хагарахгүй байгаа л бас л ойлголцоол бас засаг төрд гараад бас ардмынхоо ахуй амжилгааг дээшлүүлээ, бүтээн байгуулалт хий, болгоно бүтээн 2020 он гэхэд Монгол хүн Монголдо сайхан амьдардаг болно гэж явсан шүү дээ. Тэгээд тэрнийхээ нураас юм. Ачсан намынхын нураас юм уу? Ачсан намынхын нураагүй шүү дээ. Одоо шинжлэлийн засгийн газарыг явж байхад хэн нураас юм тэрнийг. Тэрнийг элбэгдурж ардын нам гэдэг нь бас хөөрхий бүгдийг хамруулад явах юм би. Одоо жаахан нэлт устай. Одоо минь сошиалч юм хэлээ. Одоо тэр ардын нам арчсан нам гэж ярихдаа нэрийг хэлнэ шүү. Тэр үеийн одоо гишүүдийн сандар харсан байна уу? Яаж харсан? Тэр үеийн удирдлагаас маш их хамаарна. Тэр удирдлага нь тэр намынхаа гишүүдийн юм уу? Эсвэл ард түмний үжил бодлыг тээж чадж гэнэ үгүй юу гэдгээс их хамаарна. За. Би бол өнөөдөр манай эрдэнэ бол тээж чадахгүй байна. Харин ч манангийн өрөөс нь хөл болоод явцсан учраас арчсан намын олон мянган гишүүд итгэл алдарсан. Одоо юу болоод байгаа юм бэ? Бид нар ч одоо явсаар байгаа тэгээд эрдэнтийг дээрэмжсэн дээрмийг бид хамгаалагч болж өөрөх юм уу? Намын дарга маань тэр талд орчих. Монголын төрийг төрч гэжтэй одоо нийслэлийн албан тушаал шүү дээ зөвхөн. Зөвхөн нийслэлийн албан тушаалыг өөрлөхөд 64 төгрөг болж байна гэж. Тэгээд тэрнийг одоо өнөөдөр хэн хариуцах вэ? 16 оны сонгуул болоод одоо дараагийн сонгуул болох гэж байгаа. Хэн хариуцах вэ? Эвлүүлэг байсан, мөн байсан, үгүй байсан, биш байсан гэсэн. Тэр нэг хэм бэлээ мянган бие хол нэг огцрох шиг боллоо. Гэхдээ хэн хариуцах вэ? Ер нь тэгээд энэ Монгол улсад одоо өнөөдөр би нэг дахин хэл. Энэ Монгол улсад шудрагаас тогтохгүй бол бид дуусна шүү. Мөнгө төгрөг эдийн засгийн хямрал ярьдаг. Тэр чинь худлаа шүү. Хулхан дээр чинь цэцэг ургуулж байгаа шүү. За. Дандаа худлаа ярина энэ улс төр чинь. Ёстой эдийн засаг хямраад манай улс ямар өнгөлийн сайхан бэлгч нэг амар англи үг ярьсан дефолт болно. Дампуурн мампуурн байхгүй. Энэ сэтгэл зүрхэнд чинь Монголоо гэсэн, Монголын ард түмний гэсэн, энэ их орно гэсэн бодол байх юм бол энэ улс орныг өөрчилж болно. Хүмүүсийн ахуй амжиргааг дундаж давхаргыг богино хугацаанд бий болгож болно. Яаж гэж асуух байх. Хүсэл байвал хийж болно. Зүгээр л газрын лиценз гэдэг юм уу? Газрын дорх баялаг шүлсээ гоожуулаад Улаанбаатар хотын газар шүлсээ гоожуулаад гэхдээ нэг нөхөр дүүргийн газар авал хэвчлээ шүү дээ. Тэгэл захаас нь зараал идээл их хуралд гараад. Таны үед ч гэсэн байсан юм биш үү? Та ч өөрөө ерөнхий сайд байсан хүн, бас чадар сайд байсан хүн. Тэгэхээр таны үед ч гэсэн ер нь энэ одоо бүх өнөөгийн муу мухай асуудал ер нь байж лээсэн. Тэгэхээр одоо бол та гинтхэн хөрөлцөх засгийн газрын юм уу? Эсвэл одоо энэ ардын намын үед гараад ирсэн юм шиг бас гайхаад байгааг би ойлгохгүй. Энэ ардын намын үед гарсан гэвэл дээ. За. Ер нь манай нийгэмд өжгөрч бий болсон асуудал газрын дорх баялаг дээрэмддэг. Одоо сүүлийн үед бол Улаан цайн дээрэмддэг. Улаанбаатарын газрыг бол Цүхбаатарын талбаанаас нь хүртэл зарддаг хүртлээ явна гэдэг чинь бид бол ерөнхийдөө энэ улсын толгойд гарсан хүмүүс бол ялцчихэл гэсэн. Тэрэн дотор намайг оролцсон гэж бодож байгаа бас ялцчихэг л ойлгож байгаа. Харин би таныг чинь тэдний нэг хамсаатан гэж бодоод байгаа шүү дээ. Огт тустай. За би ингэж бодохгүй л байна. Бүлгэлийн гишүүн хамсаатан байсан бол чамтай юм яриа сууж явахгүй байлгүй дээ. За. Тий. Тийм ээ арай өөр байх байсан байлгүй нэг одоо баг тэр үе зарим нь ярьжсэн шүү дээ. Та одоо миний үгэнд ороод бидний үгэнд ороод явах юм бол 4 жил ерөнхий сайд хийн. Бас дахиад цаашаа 8 жил. Надад тэр ерөнхий сайд хийгээд яваад байх энэ сонирхол байхгүй. Надад Монголынхаа төлөө зүтгэх, Монголынхаа ард түмний ахуй амжиргааг дээшлүүлэх, бидний анхны би улс төрд анх хөл тавьсан тэр зарчим байр суурин дээр өнөөдөр хүртэл байж байгаа. Ингээд та арчилсан намд арчилсан хувьсгалыг хамт хийлцэж олон жил ингээд намаа байгуулж ингээд нийгмийн шинжилгээний төлөө явж исэн нөхдөг яагаад одоо гинт ингээд хонч чанд болчихвоо элбэгдör чинь гээд эртнээ гэх мэт хүмүүсийг нэлээл хатуухан хэлээд ах юм. Тэгэхээр би бол та нарын хооронд нэг ашиг сонирхлын зөрчил үүссэн юм аа гэж хараад байгаа юм. Тэгээ энэ би бас бодоод байгаа. Энэ яагаад ийм бидний хооронд зөрчил үүсээгүй? За. Би элбэгдөрчтэй ямар нэгэн хувийн янз бүрийн бол байхгүй. Эрдэнэтэй янз бүрийн тийм хувийн одоо юу гэдэг юм хоорондоо муу үг дуудалцах юм би тэр хооронд юус байхгүй. Таныг огцруулсан гэж гомдоод байгаа юм уу? Та түр хэллээ шүү дээ. Элбэгдэрч намайг огцруулсан гэдэг шиг байна. Би бол нэг юм гомдоод байгаа эднэр. Гомдоод байхаар барахгүй
эднийг би буруу юм хийж байгаа гэж үзэж эдний эсрэг тэмцэлтэй байгаа. За. Элбэгдоржи хаан байхад нь би чи шалдан байна, чи энэ Монголд бүлэглэл бий болгосон байна гэж хэлсэндээ. За. Тэр чинь оюу толгойг ард түмэнд биш өөрсөндөө ашигтаар идээд байна. 5 толгойг идэх гэж чи намайг шахаад идэх болоо. За. Тийм л асуудлаас маргасан. Одоо энэ тэгээд Алтан уяыг Элбэгдорж хоёрын малга маргаан байна уу? Ард түмэн ба авилгачдын хоорондын маргаан байна уу? За. Эрдэнэ ч гэсэн өнөөдөр адилхан шүү дээ. Одоо өнөөдөр Эрдэнэ ерөөс ичихгүй юм шүү дээ. Хотлоо хэлчих юм шүү дээ шууд. Ичих булчирхаа гэж юм нэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ардчилсан намын гишүүд мянган гишүүд энэ Монголын төрд болж байгаа, Монгол улсад болж байгаа энэ үйл явдал дахиад хэлье 69 64 49 хөв мөв гэдэг бүх юм дээр ингэж болохгүй гэдэг байхад нь болно. Хэлчих. Тэр байтугай хүмүүсийн тэтгэвртэй гарахаараа авах гэж хадгалуулсан мөнгө. Өвчин зовлонд тусвал авч хэрэглэх гэсэн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө, нийгмийн даатгалын мөнгөний сангийг нийлүүлж хагаад дампуурч мэдхээр банкнд аваачаад хадгалуулчаад би хадгалуулаагүй. 244 төгрөг байх юм байгаа тийм. Би хадгалуулаагүй. Ийм улаан сайн одоо мэлдсэн гүтгсэн ийм юм. Энэ мэлдсэн над нэг сонирн биш байна. Цаана чи тэр өчнө олон мянган хүний тэтгэврийн мөнгө, эрүүл мэндийн даатгалын мөнгө хэн олж иргэн. Ийм юмн дээр би санал зөвлөж байгаа болохоос биш Эрдэнэ Элбэгдорж энэ бид нар бол анх бас арчил марчлын төлөв хамт явсан шүү дээ. Харин тий. Тэр байр суурь дээр хэвэрэл. Би тэр ингээд өөрчлөж байгаа гайхаад. Та хэллээ тэднийг бол бас манан бүлэглэлийн нэг хэсэг болчиход байна гэж. Тэгвэл Элбэгдорж байгаа. Миний ам нэвэл ярьцлагад орохдоо Алтан уяыг өөрөө одоо шударгасан хонгил гэж яриад манан бүлэгэл гэж яриад байгаа юм. Тэгж ярих юм бол тэр мананг чинь Алтан уяыг өөрөө анх бий болгосон. Баярын засгийн газарт стандарт бус гэдэг нэртэй засгийн газарт одоо шадар сайдаар ороод өөрөө энэ манан бүлэглэлийг анх бий болгосон гэж таныг хэлсэн. Элбэгдорж хэлснээр ч болчихгүй да. Жишээ нь би Алтан уяыг бий болгосон бол би дээд шүүхийн ямар даргаыг тавьсан. За. Элбэгдорж дээд шүүхийн дарга зоригтыг тавьсан. Прокурор Алтан уяыг ямар хүн тавьсан? Тавиагүй. Тавих хэрэг мэдлж байх. Прокурор Элбэгдорж хэнийг тавьсан? Сая солигдогч инк хамглан. За. Дөрлөгж ав. Хоёр хүн тавьж сольж швэр. За, Алтан уяыг авилгалын тэмцээн дарга хэнийг тавьсан? Надад хүн тавих нь байдгүй хэрэгс мэдгүй. Элбэгдорж хэнийг тавьсан? Хоёр даргын шоронд хийж агаад гамболдыг тавиад орлогч орн хурцыг тавьсан. Энэ чи яагаад манан гэдэг чинь хонгил гэдэг чинь хууль хяналтын байгууллагыг заавал гартаа оруулж хийдэг ажлыг хэлнэ. Түүнээс биш тэр Элбэгдорж өөрөө нөгөө улаан шадар сайд нь болоод хамтарсан засаг байгуулсан шүү дээ. Би тэрнийг манан гэж хэлэхгүй. За. Би та эхлээд тавьсан гэж л яриад байгаа л да. Эхлээд Элбэгдорж тэр хэн нэгсэн ч болж. Элбэгдорж 2004 онд Америкээс ирээд ерөнхий сайд болсон мартцсан мó. Тий. Тэгээд яагаад. Би 2008 он гэдэг 4 жилийн дараа байгаа үстэй. Баяртай нийлээд 7 сарын 1-ний үйл явдлын дараа монголчууд хил амаа болох хэрэгтэй байна гэж үзээд хамтарсан засгийн газар байгуулж ирсэн. Ерөнхий сайд Элбэгдоржийн үед одоо улаан шадар сайд байсан. Шадар байсан. Тэгэхээр бас хоёр нам бас хамтарсан байж таа. Хамтарсан байхгүй. Та нар ингээд Элбэгдорж нэг юм ярьчихаар л үнэнгээд ойлгож тийм хааш. Тэр хүн чинь одоо худлаг хэлдэг болоод удаж шít. За. Хэн төрүүлсэн бэ гэдэг асуудлаас надад яриад. Хэн төрүүлсэн бэ гэдэг. Гэхдээ би тэр хэн төрүүлсэн мөгөөсөн монголчууд бас яг 2 нам 3 намч байсан хамтарч ажиллах гэсэн оролдлогыг бол би нэг буруу ихгүй байгаа. Хонглоо өсгөж авч яагаад цаашаа Монголын төрд улс төрд явж мэддэг, шовлж мэддэг амьдтыг хууль хяналтын байгууллагаар дарж унгаадаг энэний чинь хамаатан садны шоронгоноор явуулдаг тийм үү? Өрсөлдөгчөө явуулдаг, бизнесмэнүүдийг аваачаа шоронд хийдэг. Энэ юм чи хонгил гэдэг байхгүй. Түүнээс монголчууд бас шүү дээ хамтарч ажиллах боломжийг бас нэг ихтэйгээ хаагаад ич хэрэггүй л. Тэгэхээр та шудраг усын хонгил гэдэг шинэ нэр томьёог энэ улс төр судлалд гаргаж ирсэн гэж хараад байгаа. Зүгээр яг хуу дэлхийн улс төр судлалд бол энэ хонгил гэдэг үг байдгүй юм байл л дээ. Тэгэхээр Монголд ийм одоо дэлхийд байдгүй үзэгдэл гараад ирээд тэрийг та нэрлэлсэн юм уу? Би их сургуульд 10 жил багшилж байсан. Нөгөөдөөсөө би багшлагын зэрэгцээ судалгааны ажил хийсэн. Би ер нь судлаач хүн л дээ. За. Тэгэхээр би энэ Монголын улс төрд болоод байгаа үйл явдлыг бас судалж үзсэн. Дээр нь сайндаа судлааг өөрөө чааваас нөгөө мө хонглоор нь явсан байхгүй. Хамаатан садан ойр авихныгаа бүгдийн шоронгонд хийлгээ явлаа шүү дээ. Бид эднийг энийг яаж хийгээд байгаа гэж судалсан чинь
Бид нар бол яг л өөрийн гэсэн хууль хяналтын байгууллагын хүмүүсээр л За. хэлс юм хийлгээл тэгэл өртөөлөө цайхан дамжуулсаар байгаа л хамгийн сүүлд нь өөрийнх нь хүн хэрэг үүсгэх нь өөрийнх нь байцаагч гэсэн авилгалтай тэмцэхийн байцаагчийг хөвчтөд авцсан байж. Одоо шин тэр бид нар дээр бол зол жаргал гэж байцаагч байсан. Аа. Тэр зол жаргал гэдэг нөхөр ингээл алтан уяг болоод төвний ойр хавь бүх хүмүүс тэр хэрэг үүсгэж шалгадаг хүн. За тэгээ прокурор дээр баяр үлэг гэдэг нэг хүн байдаг. Тэр нь бол бүх зөвшөөрлийг өгдөг. Тэгээд хэргийн боонгуудаа шүүхрөө шийднэ. Шүүх нь 3 шаттай шүү дээ. Тэр шатууд дээр нь бол илүүгдэр жаах юм. Хаан болцсон бүх шүүгчдийг тавьчихсан байсан юм чинь. Бүх шүүгчтэй ажиллах шаардлага байхгүй. Зоригтой хэлээл зориг нь доошоо команд өгөөл тэгээд тэр хүн шууд шорно. Энэ одоо тэгээ хонгол биш юу вэ? Гэхдээ сүүлүүд ингэж арамсарагдаад байна л та. Ерөн зүгээр ингээд одоо улсын мөнгөийг идэх юм уу эсвэл эрх мэдэл албан тушаалаа ашиглачаад дараа нь тэрийг ингээд шалгах гэхээр хамаатан садан ах дүү нартай бас ингээд нэг боломж олгодог юм уу тэгээ давуу тал олгочход дараа нь тэрийг шалгах хуулийн хяналтын байгууллага шалгах гэхээр би хонглоор орох гэдэг би илмэгдэх гэдэг ингэж одоо ярьдаг ийм нэг мод дэлгэрээд ингэж яриад байгаа. Тэгэхээр би таныг тэгсэн байж магадгүй гэж хардж байна. Тэр чинь манай бас илүү дуржин гаргасан үг байхгүй. Тийм үү. Гэхдээ ер нь бол судлаачид бас их их гэж яриад. Ямар эдийн засгийн судлаач ах. Илүү дуржтэй судлах юм ч байхгүй, судалгаа хийх чадварч ах. Ер нь та зүгээр хүргэндээ давуу тал олгоогүй үз. Олгоогүй. За. Одоо жишээлх юм бол дэнцэг хэлэх гэж байна. Энэ олон жил энэ ардын намынхны нэгээр тоглолт хийсэн. Энэ Номтой баярын тэрэл гаргаж ирсэн дүрлэлдээ нийгэмд нэг ийм алт уйгийн муу харагдуулах нэг дүр хэрэгтэй шүү дээ. Тэр дүрээрээ энэ нэг дорногын хүүхдтэй чаавас. Дэнцэн гэдэг хүүхдийг миний хүргэн болгоод манай дүүгийн охинтой үерхэж байхад нь болгоод дүр болгоод намайг огцруулах зэвсэг болгосон. Тэгээ одоо юу болж байгаа нөхлөөр эдний хийсэн бүх зохиол нь бол нурж унсан шүү дээ. Одоо нийгэм даяараа мэддэг болсон шүү дээ. Эдний юу хийсэн. Тэгэхээр Дэнцэн гэдэг хүүхдийн хувьд бол Батцуур бас байгаа. Давхар тэр үе чинь нэг хэрэгтэй болсон шүү дээ. Батцуур ч юм бол 5 толгоон захирал байсан. Тэгээд Дэнцэн Батцуурыг 5 толгой хэрэг гээд ингээд хийсэн л дээ. Тэгсэн. Тэгээ баах юм болсон. Өнөөдөр бол хөн хэлцэх хугацаа дууссан. Одоо бидний хөн хэлцэх хугацаа гэдэг нэг яриад байна дээ. Хөн хэлцэх хугацаа дууссан. Тэгвэл Батцуур Дэнцэн хоёр бол бидэрт хөн хэлцэх хугацаа хамаа байхгүй. Бидэрт бол хилс хэрэг үүсгэж ингэсэн учраас бид нар бол нэр төрөөс сэргийлгэн цагаатах ёстой гэж дахиад шүүхээр хэрэгэн дуусаагүй явж байгаа. Энэ Монголын нийгэмд бас нэг юм хэлмээр байна. Авилгач нөхдүүдэд зориулаад хөө хэлцэх хугацааг нь богинохон болгоцсон юм яриад шүү дээ. Энийг их хурл одоо үндсэн хууль мөл гэж олон юм донгодж яхаар маргааш батлаач тэрнийг. Хэрэг нь үүсэл тэгээд цаашаага тэр авилгач юмнууд нь бол хэрэг хүлээдэг хөө хэлцэх хугацаа гэдэг юмар амь гардаггүй болох хэрэгтэй. Би бол тэгж бодож байгаа. Гэтэл тэрнийг аваачаад элтер нэг нөхөр ээж дээ. Дэнзэн маркийн хүмүүс хөө хэлцэх хугацаа дууссан. Тэгтээ тэд нар бол бидний хөө хэлцэх хугацаа дууссан ч гэсэн биднэрт үүсгэсэн хэрэг бол хэлс байсан учраас бид нар цагаадах ёстой гэд шүүхээрээ заргалдаад явж байгаа юм. Одоо тэр нүүрсний хэрэгч тэгээд явж байгаа. Нүүрсний хэрэг тэгээ баг яасан баха. Мөнгөн туяа дээр нь бол ингээд цагаатгсан. Дахиад нэг банд байдгийг тэрнийг бол цагаатгсан. Одоо дахиад 2 банд байгаа. Би цагаатна гэж бодож байгаа. Ганс үг цагаатна гэж би бодож байгаа. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр олон нийт тэгээд энэ хуулийнх нь ч гэсэн одоо сүүлийн жижиг жах өөрчлөлт гарах гэж байгаа шиг байна. Тэгэхээр юм жаахан үнэн зөв тал руугаа ирэх болов уу эргэж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дэр нь тайвшраад байх юм бас байхгүй дээ. Таны хэлээд байгаа тэр шудраг усын хонгол гэдэг бол за яг элбэгдэрчийн үед хууль хяналтын байгууллагыг одоо өөрийнхөө хүмүүсийг тавиад ингээд өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгосон гэж харж байгаа бол одоо ч гэсэн ер нь ерөнхийлөгч одоо шинэ ерөнхийлөгч гарч ирээд бас хууль хяналтын байгууллагыг ингээд өөрийнхөө хүмүүсийг томилол ингээд шууд ингээд бас үндсэн аюулгүй байдлын зөвлөлтөд бас орцгой эрх мэдлэгүүд ингээд явчихж байгаа харагдаж байна. Бас нэг хонгол үүсгэх гэдэг нь гэсэн юм хардлага байна. Би ч бас одоо хонгол үүсчихгүй гэж зүгээр санаа зовж байгаа. Би тэгтээ ерөнхийлөгч Баттулга нэг юм тулгын нэг юмд найдаж байгаа. За. Энд чинь бас элэг дуржийн санаанд ороод өөрөө тэр хонголорч орсон хүн шүү дээ. Энэний чи ойр маш их олон хүн шоронгийн дангаар явсан шүү. Тэгэхээр одоо би энэ олон нийтийн баг хэлчих байна. Өөрөө тийм юмар ороод ийм юм муухай, ийм юм болохгүй гэдгийг ойлгоцсон хүн байж арай тийм юм хийхгүй байлгүй нэг. Хоёрдугаарт яг ингээ ерөнхийлөгч ингээд оруулдаг ч гэсэн авилгатай тэмцэхийн дарга ерөнхий прокурорыг орлогчийг улсын хурал шийддэг. Улсын хурлд нөгөө нам хэдэн судалтай байлээ? 64.
Тэгэхээр би нэг цэвэр ингээд ерөнхийлөгчийн хүн гэдэг юм уу хамааралд орчиж байгаа гэж харахгүй байгаа. Эдгээр бодвол хоорондоо ярьж ойлголцол тавьж байгаа байгаач би хэнийг тавьж байгааг сонирхдаггүй хэн бугаанч байсан хоёр дахь хонгол бити бий болоосоо тэгээд энэ гарч ирж байгаа хүмүүс нь ирэх биш нэг Монголын нийгэм ямар ялзарсан юм руу ороо вэ? Би одоо энэ албан тушаал дээр очиод би тийм болчихгүй юмсаа гэж бодож байгаа байлгүй би тэгж найдаж байгаа. Тэгтээ бол одоо энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэтэрхий онцгой эрх өгөөд нэг хуучны одоо нэг онцгой комисс гэдэг шиг юм болчихгүй гэж юм болгоомжлол байна л да. Уг нь бол энэ одоо юу гэдэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо санал болгосноор улсын хурал батламжлаа гэдэг бараг л нэг тиймэрхүү хууль хийчихсэн. Энэ бол арай л өрөөсгөл юм болов уу гэж би харна. Энийг өрөөсгөлдөхгүй одоо өөр арга олоогүй хахад чавас бид нар тэгж боддیں۔ Ер нь ийм юм байгаа мөгтүүл. Авилгалтын газрын тухай хуулийн нэг заалт байна. Авилгалтад тэмцэх газрыг татан буулгадаг ч юм уу өөрчлөн зохион байгуулах асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэж улсын хурал шийднэ. Харин тий. Тэг яг энэ адилхан байгаа үстэй. Дээрээс чиглэл өгөөд тэрийг одоо өгдөөгүй улсын хурал дагах гэсэн л тийм агуулгатай болчиход байгаа. Биш. Санаа нь юм байхгүй тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр гарсан би хэлээд зөвлөмжийг үндэслэж улсын хурлын гишүүд шийдвэрээ гаргана. Зөвлөмжийг даахгүй байсан ч боломжтой гэж юу? Тийм шүү дээ. Ер нь бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг чинь бол хурлын дараа ерөнхий сайд 3 шүү дээ. Тэгэхээр энэ 3 хүний хувьд бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэр гаргадаггүй. Зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийг холбогдох байгууллагууд нь хэрэгжүүлэх хэсэг нь бол тэдний эрх үүргийн асуудал. Ялангуяа их хурл бол ард түмний сонгогдсон их хурлын гишүүн гэдэг бол тэр зөвлөмжийг би итгэл үнэмшлээрээ дэмжиж байвал зөв байна гэж дарна. Энэ зөвлөмж буруу байна гэж үзчихвэл би эсрэг конопт харж байна. Энийг ингэж их туйлшруулад байгаа. Дахиад би нэг юм хэлэхэд элбэгдөрж болвол энэ авилгатай тэмцэхийн 2 дарга, прокурорын 2 дарга тэгээд дээд шүүхийн даргыг солитлоо бол лав 7-8 жил болно гэж тооцсон байна. Ер нь тэгэж өөр аргаар явбал сольж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол яахав шүүмжилж болно. Гэхдээ энээс өөр мундаг шийдвэр болохгүй л байсан баг. Тэгээд тэр хуулийн дээр гарц хилцсэн байсан байхгүй юу? Зөвлөмжийг үндэслэж их хурал шийднэ гэдэг өгүүлбэр аль хэдийн өөр хуулийн дээр явж шүү дээ. Гэхдээ ер нь цаашдаа энэ шудраг усын хонгил гэж таны хэлээд байгаа энэ хонглыг бүр байхгүй болох юм боломж байхгүй л харагдаад байгаа л да. Ер нь зүгээр л дараагийн гарч ирсэн одоо ерөнхийлөгч гэдэг юм эрх баригчл тэр хонглын эзэн болдог. Ийм нөхцөл байдал үүсчихэд байна шүү дээ. Энэ хонглч чинь ер нь байгаа л байна шүү дээ. Эн чинь сайжрах тал руугаа л өөрчлөлт чинь явж шүү дээ. Хуучин бол баг хязгааргүй эрэхт хаан засаглаад одоо элбэгд орж 8 жил хаанчлаад дараачихын хааныг баг тодруулаад явуулсан юм шүү. Тэгээд харамсалтай тэр нунаад Батулга гарчихсан болохоос биш. Би бол энэ яагаад дахин ингэж элбэгд орж иж хэлээд яагаад хэлээд байдгүй гэхээр бид нар бол энэ Монгол шудраг өрсөлдөөн тэмцэлтийн бүх юм нураас. Харин жаахан их орно гэж бодсон. Жаахан шудраг бай гэсэн хүнийг яаж алах вэ? Сэтгэл санаагаар нь болдог бол баг нам дарах тэр бүх ажил хийсэн. Би гайхаад ах юм. Та ерөнхийлөгч элбэгд оржийг 8 жил эрх барьж байхад нь яагаад тэгвэл тухайн үед нь бас энэ шүмжлэх хатуухан нүүрэн дээр юм олон нийтэд хэлэхгүй одоо юу гэдгийг бүр ихэн дуусаад одоо буусныхан дараа гинт ингэж ярьдаг болоод байна. Би бас таныг жоохон хоёр нүртэн үнэ гэж хараад байна. 8 жил ярихгүй л дээ би намын даргаахтай элбэгд оржийг 9 онд би нэр дэвшүүлэхэд би дэмж дэвшүүлсэн юм уу? Харин тийм. 13 онд дахиад би ерөнхий сайд байхдаа намын дарга байхдаа элбэгд оржийг нэр дэвшүүлж гаргасан хүн би мөн үгүй мүү? Тэгээ би нэр дэвшүүлж намын хамт олон дэмжиж байгаа да. Нэр дэвшүүлж гаргасан хүн зөв. Эхний 4 жил манай элбэгд орж бас гайгүйдүү ажилласан уу гэвэл гайгүйдүү гэдэг нь хорлон сүйдэх ажиллагаа баг хийсэн гэж хэлж байгаа. Зөв. 13 онд дахид сонгогдоод энэ хүн бол араатан болсон. Ягаад гэвэл бүх нөгөө зэвсгээ бэлдсэн байсан. Нөгөө хуулийн хэлтийн байгууллага. Тэгээ ерөөсөө тэрний өдөөс юу дуурах нь байтгаа хардаг хүн байхгүй болсон. Одоо л бүгд ингээл та тэр үед дуурч чадаагүй би болохоор ерөнхий сайд байсан учраас дуурсан. За. Тэрнээс заавал олон нийт тас дуурхаал үгүй шүү дээ. Би өөрийнхөө хэмжээнд дуурдаг. Хөшгний ардуу хөшгсөд байх юм байхгүй. 5 толгой дээр ийм хиймээр байна гэсэн би чадахгүй гэж хэлсэн. Оюу толгой дээр ингэмээр байна гэсэн би энэ бол эх оронд бол эвэр ашиггүй. Ус оронд бол хэрэггүй зүйл. Энийг бол хийхгүй гэсэн. Энэ хийхгүй гэж хэлснийхээ шанд би хав өөрийнхнийгээ бариуш оронд хийлгсэн. Энэ ганц өдөр болоогүй шүү дээ. Ингээл үргэлжлээд байсан. Хамгийн сүүлд нь надад одоо тэгээд цаашаа ингээд хүнд ороод явах юм уу?
явахгүй юм гэсэн. Би одоо чадахгүй юм байна уу? Тэгээ яах юм гэсэн. За. Тэгвэл намайг өргөдлөө гэсэн. Би тэгж өргөдлөхгүй. Одоо харин шинжлэлийн сахаас гарч ирээд бас жижиг сажиг юм хийгээд бас нэг хүмүүсийн нэг юм нүдэнд цог оч ингээд гараад ингээд нэг бас нэг юм болох юм байгаа гэсэн. Болох юм биш байгаа гэсэн гордлог төрж яхад би юу гэж өргөдлөгч гэдэг тийм байхгүй. Цаашаа өргөжлүүлээд 2 жил би ерөнхий сайд хиймээр байна гэсэн. За. Тэгвэл чи юм хийхгүй бол тэгэл өргөдлөө гэсэн чадахгүй гэсэн тэгвэл огцруулна гэсэн тэгэл огцруулсан. Ерөнхийдөө санал нийлээгүй асуудал нь энэ оюутлага тавналахтай холбоотой гэж байна шүү дээ. Тэгэхээр жишээлбэл оюутлагууд дээр жишээлбэл ямар санал тавьсныг та зөвшөөрөхгүй. Оюутлагыг ингээд цаашаа явуул гэсэн. За. Одоо яг сүүлд нь дубаа гэж яриад байгаа ч. Тий. Миний үед бол дубаа гэж ярьдаггүй байсан. Байгаагүйсэн шүү дээ. Миний үед бол ингээд одоо энэ оюутлагын гэрээнд хойтлоос нэг цаас зурмаар байна л гэдгийг. Нөгөө тал. За. Тэгээд тэр цаасан дээр зур гэсэн. Тэр нь энд зурвал Улаанбаатар болно, Дубаа зурвал Дубаа болно. Дубаан гэрээ. За. Тийм л нэртэй байхгүй. Би тэгээд бас холбогдох хүмүүстэй уулзаж ярилцаа, дээр нь тооцоо судалгааг нь үзээд юу манайд ашиггүй юм бий. Тэгэхээр та энэ Дубайн гэрээг ерөн зүгээр зурагтахаас нь өмнө бол альбан бусаар мэдчихсэн биш үү, тийм үү? Мэдхэр байхгүй намайг тэрэн дээр зургиж ирсэн юм чи. Тэгэд сайхан бэлэг яагаад одоо засгийн газартаач мэддэхгүй, их хурлаач мэддэхгүй нууцаар ганцаар очиж зурцсан юм бэ? Сайхан бэлгээс лаа. Хил ам гараад исэн шүү дээ. Тэгэхээр та бол мэдчихсэн. Тэгээд та яагаад одоо олон нийтэд мэдээлээгүй юм талаар? Тэрнийг мэдээлж яадгийг би зурхгүйгээр зураагүй юм чинь. Зурхгүй байх нь Монголд ашигтай байсан баг. Тэгээ улсын эрх ашигтай холбоотой асуудал дээр та бас энийг эсэргүүцээ дуурах хэрэгтэй байсан болов уу гэж би хараад байна. Хараа нэг юм байдаг юм бол чи Монгол улсын ерөнхий сайд хүн ажиллаж хийдэг байхгүй. За. Ерөнхийлөгч хүн ажиллаж хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээ бид нар тэнд ажиллаж хийсэн байхгүй. Санал зөрөх хүм гарна. Тэн дээр нь бол үгүй мөгөө их орны эрх ашиг гэдэг юм уу улс орон дараа хортой зүйлээ болил гэж хэлнэ үстэй. Тэрний л хэлсэн байхгүй. Тэрний заавал бол нэт рүү гарч ирэл би ингэсэн чинь ингэлээ гээл. Одоо бол тэгж зарладаг болчиход байгаа шүү дээ. Огцорцсны дараа бол надад уулаасаа би болсон явдал яагаад ярьж болдгоо. Энэ нь би хэн нэгний буруутгах гэж яриад байгаа юм бас биш. Цаашдаа Монголын төрдийн буруу юм бити хийгдээсэл гэж бас сэрэмжлэл болгож хэлж байгаа. Таны засгийн газрын галтгоог барьжсэн сайхан бэлэг таны эсрэг ажиллаад ерөнхий сайд болцсон. Тэнд та ирнэ. Харин сайхан бэлгийг ерөнхий сайд болоход нь дэмжилсэн хүн бий шүү. Түүнээс эсрэг ажиллаад биш. Эсрэг ажилласан би мэдэхгүй. Гаргасан хүмүүс дэмжсэн хүмүүсийн тоонд бол би өөрөө орно л доо. Гарч ирээд ийм юм хийнэ гэж огт тооцоогүй л дээ. Одоо өөрөө бас сэтгүүлч хүмүүс мартсан уу? Сайхан бэлгээ гараад ирсэн чинь. Энэ ер нь том биетэй л болохоос биш алтан уяг байна гэж эхлэв үстэй. Тэгээд нэг томгийн дараа юу элэнцгийнх нь алтан уяг эн чинь илбэгд орж байсан юм байна гэж. Бараг сайхан бэлгийг нэрээ таны залгамжлагч байж магадгүй галтгоог нь барьж исэн байна гэж бас би ч бас тэгж гордсон олон ч хүн тэгж гордсон шүү дээ. За. Тэгсэн чи илбэгд орж болж байсан шүү дээ. Тэгэхээр ер нь зүгээр энэ оюутлагын гэрээ дээр бол сайхан бэлэг өөрийнхөө зарчмаар явах боломжгүй байсан болж таарах гэдэг. Өөрөөр хэлбэл цаана өөр одоо нөлөө байсан гэж тийм. Тэрнийг одоо өөрөөс л асуух хэрэгтэй. Ямар ч байсан буруу юм хийсэн. Буруу маш их бол юм хийсэн. Танд юу бас хэлээгүй юу? Дубаар явах гэж байгаа танд бас хэлээгүй. Надад хэлж яах юм бэ? Би чи ерөнхий сайд өгсөн зүгээр л нэг их хурлын гишүүн шүү дээ. Намайг дахиж тоож харчих шаардлагач байхгүй шүү дээ. Ганс үхийг маань зохиомл хэрэгээ зогсоогоод харин нэг шоронгонд цаашаа өргөжлүүлэн харьчихгүй үлдээчих юм болов уу гэж 16 оны 3 сарын 23 хүртэл би дуугүй байсан шүү. Харин тэгсэн. Тэгээд дээд шүүхээр ганц шүүхэд ял өгөөд явуулсны дараа 4 сарын 4-ний өдөр 10 хоногийн дараа гарч би энэ элбэгд оржийг бол зарласан. Тэгсэн. Өөр арга байгаагүй. Тэр хүртэл бас дуугүй байсан шүү. Харин би таны дуугүй байгаад ирсний шалтгааныг гайхаад байгаа байхгүй юу? Хүн бас тэгдэг юм байна. Би яхад эн чинь хамт явж байгаад яг ясаарвал тэр нүүрсийг хамдруулаад зохион байгуулах ажлыг чинь ерөнхий сайд шийдвэр гаргаж шийдгсэн байхгүй. Тийш хийсэн хүн хөөрхийн ханс шүү дээ. Тэр хүн чинь ингээ хэлс хэрэгээр шоронд ороод ингээхлээр нь анхан шатны шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүх, дээд шүүхийн бүх хурлыг дуустал би горьдлогын нүдээр л харсан. Энийг нэг зас залруулад ядаж энэ гансхийг яг өмнө шоронд хийцэн л дээ. Одоо тэгээд нэгцэн шийдвэр нь гартал би бас нэг дуугүй байж та хөөх юм энийг минь энэ ядаж нэг хүний хүүхдийг би нэг хис хэрэгт явуулчих гэсэн гэж би гордод амаа хангас. 16 оны 4 сарын 4-өөс хойш миний ам хязгаарч хамхигдахааргүй ажиллаж байгаа шүү. Харин тэгж байгаа л да. Тэгж байгаа. Одоо алдах байхгүй.
Тэгэхээр ойдлогын гэрээн дээр жишээлбэл одоо Дубайн гэрээг өөрчлөлт хийх гэж байгааг бол та урьдчилж мэдчихсэн гэж зүгээр анх энэ гэрээг анхнаасаа байгуулахад нь баярын засгийн газар тэр дундаа танаа намын бас баяр цагт сайд гэсэн бас олдож нөлөөлж та бас шадар сайдын хувьд бас энэ гэрээг ер нь монголчуудын эрх ашигт хохиролтой байгуулахад бас та оролцсон болов уу гэж би боддог. Яг анхны гэрээн дээр бол одоо сүүлд нь ингэж ярихаар сайн муу янз бүрийн юм ярьж байгаа. Гэхдээ тэр үед бол улс төрийн шийдэл хийгдсэн. Ер нь энэ Монгол улс чинь бол хоёр том гүрний дунд байгаа жижигхэн улс. Тэгэхээр бид нар бол энэ 3 дахь ертөнцийн яриад шүү дээ. Тэдний одоо томоохон хөрөнгө оруулалтыг ер нь оруулах нь зөв үү буруу юу гэдэг юм улс төрийн шийдэл хийгдсэн. Тооцоо судалгаан дээр нь бол ажиллах хүмүүс нь бол ажилласан. Тэд нар бол тэднийхээ хэмжээнд окей л гэж хэлсэн. Дубайн гэрээ гэдэг дээр би тэр өмнөх гэрээг байгуулахад оролцсон мөртлөө засаг газрууд байсан мөртлөө Дубай дээр ягаад татхан цаад байсан гэхээр тэр гэрээг уламд ордуулах гэдээсэн. Тэгээ ядаж тэр үеийнхээ гэрээтэйгээ байхад тэр үеийнхээ гэрээн дээр дахиж сайжруулах өөрчлөлт оруулах бол их хурл нээлттэй байхгүй юу? Одоо энэ сая их хурл өөрчлөлт оруулах нэг юм ярьжсэн юм болчихлаа тийм ээ. Тэгэхээр би зүгээр анхнаас л энэ ойдлогын гэрээг байгуулахдаа одоо баярын засгийн газар бол ер нь эх орныхоо эсрэг одоо ажилласан л гэж би хараад байгаа. Юу гэхээр 34%, баялагын эзэн 34%-ийг бол үнгүй өмчлөх ёстой байтал анх энэ гэрээ ч гэсэн улсын хурлд орж ирэхдээ үнгүй өмчлөх гэдэг одоо завуул залтаар орж ирчээд дараа нь яг батлагдахдаа үнтэйгээр эзэмших болгож хувирсан. Эн чинь өөрөө эх орныхоо эрх ашигс ургасан хэрэг юм биш үү гэж одоо шүүмжлээд байгаа. Би ч гэсэн тэгж харж байна. Ер нь эх хурлд бол 34% төр өмчлөхөөр орж ирсэн. Үнгүй биш. Үнгүй гэдэг хувилбарууд бол яригдж байсан. Яг цаасан дээрээ буугаад орж ирсэн хувилбар бол 34%-ийг төр эзэмшнэ гэдгээр орж ирсэн. Тэгээ төр эзэмшихдээ яагаад заавал үнэтэйдээ бүр хүүтэйгээр эзэмших гэж 6.5 гэдэг бол маш өндөр хүү. Тэгэхээр энэний одоо хүүгийн одоо жил болгон гэдэг одоо зөвхөн хүүнд ихэл $560 сая болцсон байна гэж байна шүү дээ. Тэгээд одоо 30 жилийн дараа монголчууд ноогд ашиг хүртэх хэсэг нь эргэлзээтэй болж хувираад. Юу 30 жил гэж наа чинь 2048 он гэж яриад байгаа шүү дээ. Ноогд ашиг хүртэхээр наа чи юм. Наад чинь анхныхаа гэрээгээр бол одоо 2021 онд ингээд ноогд ашиг авч ирлээ. Алдаатай оноотой юм байгаа. Гэхдээ би 100% буруутгах чад улс төрийн шийдвэр гаргахад нь би ч гэсэн дэмжижсэн. Улс төрийн шийдвэрийн хувьд бол 3 дахь тэр орны том хөрөнгө оруулалтыг оруулах нь зүйтэй. Энээс цааш бол одоо хэрээс хэтэрнэ. Энээс цаашаа муужруулах боломж байхгүй. Бид нар дандаа сайжруулж явъя. Сайжруулж бас болно шүү дээ энэ ойдлогын гэрээ. Тийм учраас манай засаг яагаад огцорсон гэхээр ядаж энэ муу сайнэр хэлэгдэж байгаа гэрээг өшөө муужруулахгүй гэдэг байр суурин дээр би хатуул байсан. Өөрөөр хэлбэл 10 хэдэн жилээр дахиж одоо ноогд ашиг хоошлуулахгүй. Ноогд ашиг Дубайн гэрээ гэдэг чинь тэр ноогд ашиг хоошлж байгаа. Дубайн гэрээ дээр би яг их олон 20 жил хоошлж шээ. Би олон юм хэлээд хоёр юм хэлье. Нэгдүгээр бол бидний ноогд ашиг авдаг хугацаа асар их хоошоо шидэгдэж байгаа. Тэгсэн. Хоёр дахь нь болохоор анхны хөрөнгө оруулалтын маргаан явж исэн байхгүй засаг тэр үе бол. Тэр маргаан алга болцсон. Дубайн гэрээгээр. Одоо ерөөл өмнө яригдчихсэн бүх маргаануудыг тэр Дубайн гэрээч цэгэлцсэн. За. Одоо ерөөл 2 тэрбум Америк долларын хэтрэлт мэтрэлт гээл манай засгийн газрууд маргаан үйсэл улаан сайдаар ахлуулаад ажлын хэсэг гараад нэрээ бас энэ 2 тэрбум гэдэг хэтэрчлэлтээс чинь 3 тэрбум хийжсэн шүү. Бас одоо ингэж авах юм бай юу хасах юмнууд зөндөө байна гэж ярьжсэн шүү дээ. Одоо тэрнийг ярьж байгаа хүн байхгүй шүү дээ. Яг Дубайн гэрээ байгуулагдаад. За Дубайн гэрээг бол ойлгомжтой. Энэ бол одоо болохгүй гэрээ гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл тэр анхны хөрөнгө оруулалтыг зардлыг нэмэх одоо тэр нөхцөлийг нь тавиад өгсөн энэ анханаас л буруу суурин тавьчихваа гэж хараад байна. Одоо бол $4 тэрбум биш бод 11-12 тэрбум доллар болж хувираад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэрээр Монголын одоо төлөх өр хүү бол 3-4 дахин нэмэгдээд явж байгаа. Тэрнийг хийхгүй төлөө манай засгийн газар огцорсон. Манай засгийн газрын огцорсны маргааш нь Рио Тинтогийн ерөнхийлөгч нь за энэ Монгол улсад харин нэг одоо засгийн газар огцорсныг сайн боллоо. Одоо бид нар бас нэг гайгүй хүмүүстэй ярьж хэлэлцэх юм байхтай гэж ярьжсэн. Рио Тинтогийн одоо удирдлагын амаар Монголын засгийн газрыг одоо хэн удирдах вэ гэдгийг шийдэгдээд байна уу гэсэн харахгүй байна. Одоо тийм нарийн би мэдэхгүй. Би ямар ч байсан над дээр ирсэн хариуцлага бол хүлээсэн. Би тууштай. Тэгтээ би дандаа хэрэлддэг хүн биш шүү. Рио Тинтотой ч бас биднийг авахд нэг 20-од асуудал ингээд цуглдсан байсан. 20-од асуудлаас ингээд шийдсээр яваад нэг 4-5 асуудал үлдээсэн шүү. Тэгтээ тэр 4-5 бол зарчмын асуудал байсан. Тэн дээр бол буулт хийж чадаагүй. Тэгээд огцорсон.
Одоо хөрөлцөх засгийн газар бол одоо Rio Tinto одоо хэлсээр их гээд оролдоод байна л да. Нөгөө тал бол одоо үг үсэг өгүүлбэрч өөрчлөхгүй гэд гүрийгээд байна л да. Тэгэхээр яах вэ? Цаашдаа асуудлыг та хэрвээ хөрөлцөхийн оронд одоо ерөнхий сайд байсан бол ямар гарц шийдэл гарах байсан? Rio Tinto дээр би болохоос нь болохгүй хүртэл нь яваад огцорсон. Тий. Одоо цааш гарцаа өөрснөө хайж олцгоо. Одоо 5,800 тэрбум төгрөгийн одоо орлогоос төмөр зам барих шийдвэр гарчлаа. Гэхдээ энэ төмөр замыг буруу тийшээгээ барих гэдэг нь үгсэн бас хардлага болгоомжлол байна л да. Уг нь бол наазах нь л одоо тэр 260 км далан барьсан тэр гашуун сухбаатаргаа төмөр замаа гүйцэгээ барьчихгүй. Яагаад хаа байсан 400 км зүүн баян руу тавих гэдэг юм бэ гэдэг ийм шүүмжлэл байна. Ийм юм байдаг шүү дээ. Юмыг хажуунаас шүүмжлэх шиг амарх юм байдгүй. За. Би тэгээд тэр ажлыг хийжсэн хүний хувьд хөрсөхийн оронд өөрөө сууж исэн хүний хувьд тэнд бол мянган зовлон жаргал байдаг би мэднэ. Тэгэхээр би өнөөдөр тэр хүний хийж байгаа юм шүүмжлэх хамаалах. А яагаад Дубайг шүүмжлээд яагаад би 5-7 өмнөхийг шүүмжлээд байгаа гэхээр улаан цайн би эсэргүүцэд болохгүй гэж юм хийцэн. А одоо тэрэн дээр нь тех ч юм уу техгүй ч юм уу толгоогол ажил болохгүй яах гэж ерөнхий сайд болсон юм. Яах гэж улс орныхоо төлөө юм хийнэ гэж гарч ирсэн. Одоо өнөөдөр тэгээд катедруу мал гарган ч гинөө. Бас одоо би өөрөө асуусан дээр хэлчихье. Бас их буруу мянган юм хийх юм аа. Бас л одоо яагаад байгаа мэт. Одоо тэр катедруу мал гаргана гэхий. Би буруу гэж бодож байна. За. Үндсээр буруу. 60 мянган гаргана гинөө 6 мянган гаргана гинөө хэдэг гаргах чинь чухал биш. Гаргаж байгаа чинь үндсээр буруу. Гэхдээ одоо арь шир нуус нуулуур нэхийгээ эндээ янзлаад мамцлаа тэгээд манай засгийн газар үед ингээд Монголдо бүтээцгээгээд одоо энэ Баттулгын хэрэгчээр тэнийг сүрхэд хэмждэг байсан шүү дээ. Монголдо бүтээцгээд ингээд явжиж одоо юу Монголдо бүтээж явах юм бэ? Малаа сайхан тэр жигт 8 дээр нь гаргах чи ийм улс байдгүй маа. Дэлхий дээр байхгүй. Болоо. За. Улаан сайд өвтөр нэг танхимд хамтраад ажиллажсэн гар их сайн нийлдэг. Би зүгээр энэ дэр гайхаад юм. Улаан сайд нь гарах гэдэг юм уу? Хэн гарах гэдэг юм? Болохгүй. Наа чи Монголын төрийн бодлогод бол асар том буруу юм болно шүү. Бид нар аль болохоор эндээ өртөг нэмж тийм ээ гаргах хэрэгтэй. Өртөг нэмсэн бүтээгдэхүүн гаргахтай өрөөл. Энэ авар яах энэ үйлчлэл мах их гарсан гэсэн. Тэгээ сүүлдээ явсараа бид нар нэг айлын тийм мах бэлдэж өгдөг газар болж байна. Та түрүү миний мах чиж бараг малын бэлдэж өгдөг. Малын хариулж өгдөг айл болох юм ааш. За. Та түрүү миний асуултанд гүйцэд хариулсангүй өөр сэдв рүү хазаачлаа л да. Тэр төмөр замын асуудал дээр чиглэл дээр жишээлбэл 267 км далангаа гүйцэхгүй яагаад зүүн баян руу явчваа. Тэгэхээр арай гэж олсон 5-7 энэ орлогоо уул нь бол үр ашигтай хөрөнгө оруулчмаар авах юм. Тэгээд дараа нь дахиад гашуун сухбаатарыг барихад мөнгө хайгаад явж эхэллээ шүү. Миний үед бол бид нар ярьж байгаад урагшаах төмөр замаа барья гэдэг. Тэгсэн. Улсын хурал дээр оруулаад шийдвэр гаргаад төмөр замаа урагшаага бариад далангаа барьсан шүү дээ. Тий. Одоо тэгээд би байсан бол тэрнийгээ гүйцээчихэд тэгээд дахиад шаардлагат бол нөгөө тийшээ тавьмаар л байна. Тэгээд дунд урдгаа хайчаад хажуу тийш явчихж байгааг би яхаа ойлгохгүй байна. Гэхдээ эднэрт ямар зовлон жаргал тохиолдоод байгааг би яаж мэдгий. Ухна гэдэг амтэн ишигний зовлон мэддэггүй маа гэдгийг бас нэг санаж. Мэдхгүй яаж хажуунаас мянган юм заах гэд надад бас эвгүй хэцүү. Бас юм ёс зүйгүй. Тэгээ одоо энэ бензиний үнийг барьж чадахгүй байгаа асуудал дээр энэ одоо өөртөө нефть боловсруулах үйлдвэрээ барья гэж асуудал ярьж байна. Одоо хашаа барьж чадахгүй асуудал дээр ч гэсэн одоо ингээд байнгын интервенц хийгээл одоо өөр ямар арга байна гэж ингээд толгоо гашлагаад ах шиг байна. Энэ дээр ингэмээр л юм байлаа. Би ингээ эргээ харж байхад хэрвээ үнэхээр би дахиад нэг нөхцөл хэлнэ шүү. Хэрвээ үнэхээр улс орноо хөгжүүлэх Монгол аятайхан болгоё хүн ардынхаа нэг дундаж давхаргыг бий болгоё гэж тэгж байгаа хүмүүстэй бол би бол 100% хамтарч ажиллахад бэлэн. Шүүмжлэхээс илүүтэй хамтарч зөвлөж ингээд юм хийж байгаад ийм алдаа гарч ирсэн шүү. А тэрнийг ингэж хийвэл дээр шүү гэд. Манай тийм алгалт. За тэр байхгүй намаалга. Ер нь бол би нэг юм хэлчихье. Энэ үн тогтворжуулах хөтөлбөр гэдэг нэг баахан хөөрцгөл байдаг. Тэгсэн. Бити хөөрцгөлж бай. Нэг их мөнгө төгөр хийчихсэн юм шиг юм яриад. А үн тогтворжуулах гэдэг бодлого зөвөөр зөв. Хөрсөхөө би одоо өөрчилж. Бити ингээ хин нэг амт шүүмжлэхээр амтнаас айж алгын чинээ болж. Зөв бодлогыг ямар ч засгийн газар аваад явах хэрэгтэй. Одоо хөрсөг авдаг юм бол хөрсөгийн дараа гарч ирсэн нөхдөд үн тогтворжуулах бодлогыг авч явах хэрэгтэй. Энэ бол ингэдэг юм гэдэг бол. Тэр үн тогтворжуулах хөтөлбөрөөс чинь болоод валютын ханш одоо ингээд замбараа алдсан юм шүү. Ярьдаг юм. Тэр чинь юм мэддэг хүмүүс илүү. За. Бид нар юм дундуур нь явцсан учраас бас хамаагүй шүмж чаддаг. Тэгэхээр үн тогтворжуулах хөтөлбөр гэдэг бол бензин шатхууны үн, өргөн хэрэглээний тэр дотор хүнсний барааны үн,
махны үн энэ дээр илүү мөнгө гаргадаг шүү дээ. Энэ бол зээл өгдгийн буцаагаад зээлээ төлдөг. Одоо тэр BL-тэр Монгол банкнаас асуусан тэр үеийн үн тогтворжуулах хөтөлбөрийн буцаан төлөлт нь ямар байгаа бол зээл өгч шүү дээ. Бараг 7 их 80 гэлээ үн чинь. Энэ мөнгө тараацсан гэж яриад, хэвлээ тараацсан гэж яриад байгаа шүү. Мөнгөний бол би мэдэхгүй. Тэр бол Монгол банкнаас гардаг юм. Яг хөтөлбөрийг бол хамтарч хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэр Монгол банк бол нөгөө мөнгөнийхөө бодлогыг барьдаг учраас алинд нь хэдийг өгөх гэдэг Монгол банк шийднэ. Бодиттой их усүрийн шин чи мөнгө хэвлэж тараасан гэж яриад байгаа шүү дээ. Энээс ч болоод ханшаа алдсан гэж яриад байгаа шүү дээ. Үгүй өрөөсгөл юм хэлээд байна л да. Бид нар дахиад нөгөө талд 1.5 тэрбум Америк долларын одоо тийм бонд босгосон шүү дээ. Тэгэхээр юмыг их тийм хоёр талаас нь гэж магадгүй хоёрхан талч биш их олон талаас нь харж зөв зөвлөлт хийх ёстой. Тэгэхээр зэрэг үн тогтворжуулах хөтөлбөрийг алдаа бас гарсан гэж ярьдгийг. Би их хитрхи өргөн олон салбарт хийсэн. Өргөн олон салбарт хийдгүү мөн ихэд цөөхөн салбар дээр заавал хийх хэрэгтэй. Энэ эцэстээ хүнд хэрэгтэй үн тогтворжуулах. Энэ алтуу юм хөрөлсөхт хэрэгтэй биш. Гараад ирсэн ерөнхий сайд хүн улсынхаа төлөө юм хий. Тэр ард түмнийхээ ахуй амжиргаа дэвшүүлэх гэж байгаа хүний өсөлтийг нь бол хазаарлах ажлыг заавал хийх ёстой. Тэгэхдээ энэ дээр зээл гаргаж хийдэг болохоос биш мөнгө үрж хийдэг биш байхгүй. 99% буцаан төлөлттэй байлээ. Тодруулаараа мөнгөт бол. Тийм үү. Тэгээ 99% буцаан төлөлт. Тэгээ тодруулаараа. Гэхдээ цаана байгаа арилжааны банкнууд нь гомдол мэдүүлдэг гэсэн. Одоо эндээс Монгол банк арилжааны мөнгөлөө тэд нар аж ахуйн нэгж рүү өглөө. Хугацаанд Монгол банк буцаагаад татчихдаг байхгүй. Тэрэн дээр аж ахуйн нэгжээс авах дээр асуудал үүссэн бол тэднэрээ л асуудал. Дахиад арматурын үн тогтворжуулах гэж ингээд хэдэн төгрөг гаргахаар арматур аваагүй өөр юм зарцсан бол энэ үн тогтворжуулах хөтөлбөр буруу биш. Тэрнийг авсан нөхөр одоо хариуцлагагүй юм. Ингээд юмаа жахаа ялгаал явуул та ингээд хоороор л баах юм. За тэгвэл одоо үн тогтворжуулах хөтөлбөрийн гайгаар одоо ханшаа алдсан учраас одоо хүрэлцэх гэсэн газар бол одоо үн тогтворжуулах юм бодлого явуулахгүй. Бид нар тэгэж дэмий мөнгө цацахгүй гэж штэ. Бензиний үн бол зах зээлийнхаа ханшаар л одоо явах хэрэгтэй гэдэг ийм зарчмыг бариад байна. Тань юу гэж хэлж байна? Ихэд мундаг гоё өгнүүд, либерал өгнүүд байлээ. За. Тэгээ ханш чи тогтвортой байгаа юм уу? За. Гэхдээ би асууж штэ. За үн тогтворжуулах хөтөлбөр хэрэггүй юм байж. Тэгээ хэрэгжүүлэхэ болчихвол да. Тэгээд алаад өгнө. Алаад өглөө штэ та нар бензиний үн одоо хэдэн удаа нэмэгдэв. Тэрнээс чинь болсон юм уу, юунаас чинь болсон юм мэдэхгүй. Валютын ханш чинь өнөөдөр хэд болцсон юм чинь. 2600 болцсон юм чинь. Тийм ээ? Бас хэдэн зуун төгрөгээр алдаа үздэй. Тэгэхээр ийм өрөөсгөл дүгэлт хийж хэрэггүй. Үн тогтворжуулах хөтөлбөр тэгээд үр дүнгээ өгсөн гэж та үзээд байна уу? Тэгээд тодорхой хэмжээгээр ингээд компаниудад мөнгө тараасан ч гэсэн тэгээд хэсэг хугацааны дараа дахиад л тэр мөнгө үнэн өссөн шүү дээ. Тэгэхээр үр дүнгүй л байсан болов уу гэж би хардаг. Ийм бодлогыг чинь тогтвортой урт хугацаанд авч хөвжиж үүдэн гардаг байхгүй. Жил болгон төсөвт суулгаж хийж гэж юу? Төсөв биш байхгүй. За. Тий. Төсөв дээр юу ч суухгүй. За. Одоо жишээлх юм бол ингэдэг. Хавар ингээд махны өнөөснө гэхлээр их олон арга байл да, их олон арга. Санаа нь бол ингээд аж ахуйн нэгжүүдэд зээл өгөл гэсэн. Аж ахуйн нэгжүүд тэр зээлээр жаахан намар нөлөө махаа нэлээд бэлдээл өвлжингээ хадгалж хагаад хавар хомслуулсан шүү дээ. Тэр үед нь махны нөөцтэй болчихсон. Энэ нэг бол одоо энэ телевизээр орж байгаа гадаад үг хэлж болд юм уу мэдэхгүй. Би монголчууд чи агуулгыг санхүүжүүлдэг тийм арга дэлхийд байна. Америкт ч байна. Тэгээ манай хэд тийм ярьсан чинь энэ алтуй гэдэг хүн төрийн оролцоог их бий болгож байна. Юу эзэн засгийн төрийн оролцоо хүмүүс эцсийн ерөөс энэ засгийн гол бодлого чинь хүмүүсийн ахуй амжиргаа дээшлүүлж өгөх юм биш үү? Хүмүүсийн карманаас гарч байгаа мөнгийг л аль болохоор илүү зардлыг багасгах хэрэгтэй байхгүй юу? Тэр бодлого хийсэн. Тэгвэл за яг үн тогтворжуулах хөтөлбөрөөр та бол хангалттай хамгаалчлаа. За тэгвэл бондын одоо зарцуулалтын дээр бас нэлээд шүүмжлэл гарч байгаа. Одоо ардын намын бүлэг бол ажлын хэсэг гараад нэлээд ноцтой зөрчлүүдийг илрүүлж байгаа. Хэдэн их наядаар нь бас одоо ингээд буруу ашигласан байна гэдэг ийм асуудал ярьж байна. Энийг тэгэл улс эргээд төлнө, татвар төлөгч төлнө гэл. Би нэг юм хэлчихье. Ер нь улс төрждөг л болох хэрэгтэй. Юмны учир начир ойлгодог байх хэрэгтэй. Дөрвөн аргын тоо за интеграл дифференциал биотик сурвалж багшилж ирсэн мэддэггүй олон хэлээр чи ярих байх. Тэрнийг мэддэггүй мэхэд дөрвөн аргын тоо ядаж гадралдаг байх хэрэгтэй. Дээр нь энэ намуудын төлөөлөл орсон ажлын хэсэг гинүү. Тийм. Ийм байгуулдаг ерөөс болох хэрэгтэй.
Яах ёстой гэж хэрвээ өнөхөө шалгах гэж байгаа. Шалгах нь буруу биш л ах гэж. Буруу биш. Шалгах гэж байгаа бол юм мэддэг. Мэргэжлийн эксперт тэднээ шалгуулаа. Би нэг юм баталгаатай хэлчихв. Би энэ тухай ерөөсөө яриаггүй. Сангийн яамных нь бас мэддэг л хүмүүс байх л гэж бодод ш. Дөрөв аргын тоо. Хөрлөбаатар бол намайг сангийн сайд байгаад манай төрийн нэрийн бичгийн дарга байсан. Хөрлөбаатар бол дөрөв аргын тоо мэднэ, дээр нэмээд интеграл дифференциал бүгдийг мэднэ. Харин тий. Тэгтээ энэ хүн ус төрчд юм бэ. За. Одоо ямар юм хийж ийн гэж би жаахан дургу хүрээл байгаа. Байн байн нэг юм цаас харуулна. Өр төлөв. 6.5 ихний төгрөг танаа засгийн газраас уламжилж ирсэн өрийг төлсөн гэж ярьж байгаа шүү. 3 жил. Өр төлөх бол буруу шил дээ. Уулаасаа альж засгийн газар нь гарч ирсэн би улсын өрийг төлв. За би нэг юм дөрвөн тоо үзүүлсэн дээр л дээ. За. Энэ нөгөө нэг өр шир яриад байгаа үстэй. Тий. Тэгэхээр энэ би энэ үзэгчдэд ингэ харуулж байгаа хэлье. Тавьсан өрөө хэлээд байна уу та? Тийм Монгол улсын өрийг хэлж байна. Миний тавьсан өр гэж би ямар тэр өрийг чад аваад тавиад иччих юм биш. Энэ богдуулын ард талын зам чинь тэр бондос болсон. Энэ хэдэн цахилгаан станцыг 2-3 жил өвөл хөлдөхгүй үлдсэн чинь тэр цахилгаан станцуудыг өөрөгдгснээс болсон. Өнөөдөр тэр хөвсгөлийн тэр өмнө говийн тэр дунд говийн тэр Сүхбаатарын чинь хар замаар давхиад ирж байгаа чинь энэ 1.5 тэрбум Америк доллараас болсон. Хош би 1.5-ыг харьцуулах нэг жишээ хэлээд. За. Нэр 1.5 тэрбум Америк доллар гаднаас зээлж авсан байхгүй те бонд усах юм гэж. Тэгсэн чинь сая нөгөө шудраг ус Монголд 1000 явж штт. 1000 явсан нь илчлэгдэж штт. Цагаан гэдэг нөгөө элвэгийн тэр юу тамгын газрын дарга байсан цагаан Эрдэнэтэд ингээ 2 овоолго авсан байна. За. Тэгээд тэн дээр нэг үйлдвэр босгосон. Тэр 2 овоолгыг нь зэсийн зэс рүү шилжүүлээд тэр онд шин зэс ялгаж байна шүү дээ. Тэгээ өнөөдрийн ханшаар бодоход 2 тэрбум Америк долларын зэс байна тэнд. За. Тэг би одоо манайханд юм хэлээд байгаа. Улс төржиж олон юм чалчгаа болтой. Энэ хулгай дээрэм хийдэг хүмүүс л ингээд худлаа ингээд хүмүүсийн толгой эргүүлээд идэг. Зүгээр тэр Эрдэнэтэд хэвдэж байгаа 10 хэдэн овоолгоч нь өөрөө хэдэн Чингис бондын мөнгө хэвдэж байна. Тэрнийг цагаан ганцаараа авчдаг биш. Тэрнийг улс авчихад бол бидний өр шийдвэрлэхэд юундаа санаа зовно юм бэ? Тэгээ би 4 тоо хэлэх гэж байгаа. За. Энэ манай засгийн газрыг өгөх үед улсын өр 21 тэрбум Америк доллар байсан. Аха. Би 14 оныг ярьж штэ. Гадаад өр. Гадаад өр. Тэрэн дотор засгийн газрын өр нь 3.5 тэрбум Америк доллар байсан. За. Энэ юу гэсэн үг гэхээр Хувийн хвшлийнхэн нэг бусад өр юу байдаг гэхээр за одоо худалдаа хөгжлийн банкны бонд ч гэнэ хувийн хвшлүүдийн авсан өр энэ дэр нэмэгдэж байгаа. Тийм ээ. Тэгээ 3.5 байхгүй. За тэгээд өр төлөд байгаа үз. Тийм. Энэ чи 14 он шүү дээ. Өнөөдөр хэдэн он? 19. 19 он. 5 жилийн дараа улсын өр 29 тэрбум болж хэдэн тэрбумаар нэмэгдэж байна? 8-аар нэмэгдэж. За энэ 8 тэрбумыг тэгээд одоогийн эрх хэрэгчид нэмсэн байна гэж хэлэх гээд байна уу та? Би чи одоо яа тэгээд ус төрч би тоо ярьж 30 дэх хэрэгчд мэрэгч. Нөгөөх нь хэд 3.7 юм байна. За. Зүгээр ингээд юм ойлголт эхлээд юм ойлгож дараа нь тэр ус төрмөрөө ярилт. Ингээд 5 жилийн хугацаанд улсын гадаад өр 8 тэрбум төгрөг 8 тэрбум Америк доллараар нэмэгдэжээ. Янз бүрийн шалтгаантай энэ хувийн хвшил нэмээд авцсан тий. За. Энэ бол цэвэр засгийн газар шүү. Тийм байна. Цэвэр засгийн газрын зээл хэдэр нэмэгдэжчихв. Гадаад өр 3.7-оор нэмэгдэжээ. Нэг дахин нэмэгд, хоёр дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр өр зээл төлөөд байгаа чи хаан байгаа юм бэ гэж асуугаад байгаа. Хөрлөбаатараа энийг гараад ард түмэнд тайлбарлаад өгдөө. Өр төлж барагдуулах биш нэмээд байгаа юм байна гэдэг асуулт. Тийм байна. 3.5-таа өгсөн байна. Би тэр сайхан бэлэг надад бодлоо байхгүй шүү. Тэр дараа бахан бодлоо хийсэн. Тэрнээс хойш 3.5-таа байсан юм яагаад 7.2 болгоод 3.7-оор нэмчих вэ? Энийг жаахан ингээд ус төржгүйгээр зөвөр олон нийтэд тайлбарлаа. Тэгтээ ийм байхгүй юу? Би бол зарим нь гадарлаж байна л дээ. Их хэмжээний авсан бонд ч юм уу зээлийг шууд төлөхөд боломжгүй учраас дахиад бонд босгоод юм уу зээл босгоод төлж л байгаа л. Тэрнийгээ зүгээр л олон хэмжээний шударгал хийчихэл дээ. Тэгэхээр нэмэгдээд байгаа байхгүй юу? За. Тэгээ тэр Чингис Уган төлждөг байсан бол 3.5 чинь ойлголцсон байдаг байгаа үст. За. Чингис бондын 2.50 төлцсөн бол 2 болдсон байгаа үст. Тийм байна. Гэхдээ ингээд ядаж нэг юм 4 аргын тооны төвшөнд хэдүүлээ юм ойлголцож болохгүй юм.
За би танаас бас нэг өөр асах гээд байна. За танай тэр зээлсэн Чингис Самура бондыг ер нь ардын намынхан хүртэж чадаагүй танай арч намынхан л өөрөө өөртөө ингээд лоббидод хуваагаад авсан болов уу гэсэн юм хардлага байна. Би хараа ингээд намын дарга марга хийжсэн мөртлөө ус төрд явж ирсэн их олон жил явсан. Надад тийм ус төржилт бага байд юм байна. Ямар асуудлаар гэж? За. Ялангуяа энэ улс орны хөгжил, энэ хүн ардын амжилгаа дээш бивдэг. Номтой баяр 100 гаруй тэрүүн төгрөгийн зээл авсан. Би тэгтээ номтой баярт өгөөгүй шүү. Номтой баярын цаатал дээр тэр нэг цемент үйлдвэр гэдэг юм босч исэн байхгүй. Би очиж үзсэн. Дахиад хажууханд нэг цемент үйлдвэр босч исэн. Тэр хоёр үйлдвэр босоод хөтөл босчих юм бол гаднаас авдаг байсан 3 сая тонн цементийг дотооддоо үйлдвэрлэдэг болчих юм байна гэдэг бодлол намайг хөтлөөд тэр манайхнаас өөрөө сэтгүүлч бас ус төрждөг хүн биш. Бас их ус төржг нөхдүүд тэр муу гарамжаад өгөөд байхдаа яадаг юм бэ? Тэр муу номтой баярт өгөөд байхдаа яадаг юм бэ? Ардчилсан намын дарга байж гэдэг инглээр. Үгүй тийм. Ардчилсан намын цемент тийм ээ? Ардын намын цемент гэж байхгүй шүү дээ. Бид нар гаднаас л авна шүү дээ. Та нар бас ийм юм дээр нэг наантай цаантай байлтай гэдэг. За. Одоо тэр би мөнгө мэдэхгүй байна. 100 гаруй тэрүүн төгрөг тэнд явж байгаа шүү дээ. За. Тэгэхээр ийм юм дээр битүү ус төржилтэй. Хэдийгээр номтой баярт гарамжаавын тэр үйлдвэрт очисон ч гэсэн өнөөдөр Монгол улс гаднаас цемент авах болцсон баг. 3 сая тонн. 3 сая тонн цемент гэдэг чинь огт авахгүй байгаа юу те? Тий. 3 сая тонн цемент гэдэг чинь 300 гаруй сая доллар гадагшаа гардаг байсан боловчж байгаа юм. Гэхдээ тэгээд нөгөө нэг валютын хайшлаг энэ Монголд энэ чинь эцсийн систем бодлого байхгүй. Гомн хэрэгтэй хэрэггүй мэр их хэрэлдэх юм аа. За. За тэгэхээр одоо ингээд маргааш Шанхай хамт ажиллагааны байгууллагын уулзалтанд ерөнхийлөгч явах гэж байна. Тэгэхээр энд нөгөө Шанхай хамт ажиллагааны байгууллагад элсэн элсгүй гэсэн маргаа явьжсэн. Одоо элсчих юм биш үзээ гэсэн болгоомжлол байна л да. Элсэх дээрээ тул өөр нь хаанаас эцсийн шийдвэр гарах вэ? Ерөн зөвхөн Шанхай хамт ажиллагааны байгууллага гэдэгт бол манайх бол ийм ажиглагчийн статустай байдаг. Гишүүн болооч гэж нөгөө улсууд нь бол хэлдэг. Тэгээд гишүүн болно уу? Ажиглагчийнхаа статусаар явна уу? Энэ бол Монгол улсын эрх ашиг дээр нь хажуудаа байгаа улсуудтай харилцааны асуудал. Түүнээс биш иш хамт гэдэг үгийг тайлаад өгвөл би олон юм донгосноо гэдэг тийм асуудал биш. Ингээд бол. Зүгээр энэ байгууллагад элсчих болвол эдийн засгийн хувьд одоо хамтын ажиллагаа маш их өргөжөө явчихна гэдэг байгаа юм. Одоо өргөжихгүй болчиход байгаа юм яагаад байхгүй. Ийм давуу талууд байна. За нэг ийм сул талууд байна. Аль нь зөв бэ? Ингээд шийдэн шүү дээ. Ярэ шийдэн. Элсэхгүй байж болно. Элсэж болно. Энэ ямар асуудлаас болох вэ гэхээр өнөөдөр биднэрт аль нь илүү давуу сайн байна. Элсэх нь сайн байна уу? Ажиглагчийнхаа статусаар явж явах нь зөв байна. Ингээд тэгэл шийдвэр гардаг шүү. Та бити бүрэн хэлээд л дээ. Өөрөө таны нэг сонголт байгаа шүү дээ, хөлбөр байгаа шүү дээ. Одоо бол Монгол улсын эрх ашигт энэ байгууллагад ямар статустай байсан илүү ашигтай вэ гэдэг дээр та өөрөө гэсэн бодолтой байгаа шүү. Тэрийг хэлж. Би бодолтой. Тэр бодолтой нохоо савааг нохоо бас саранд уцаж болдгоо. Энэ тэгээ юмаа хөөснө мэддэг юм аа л ярил. Одоохондоо таны байр суурь ил байх шаардлагагүй гэж юу? Та юунаас болгоомжлоод байгаа тэгээд? Энд ерөөсөө болгоомжлох юм байхгүй. Би нэг юм хэлж штэ. Ерөнхийлөгчтэй эсрэг байр суурьтай байгуулаад би таныг болгоомжилж яана гэж хардж байна. Үгүй. За. Би болохоор юу гэж боддог ихлээр яг үнэндээ ингээ хүнээ сонгоод Монгол улс ерөнхийлөгч сонгоо гаргацсан, хурал мурал сонгоо гаргацсан бол тэднийхээ үйл ажиллагаанд нь саналаа хэл. Шийдвэрээ тэд нар гаргах. Тэд нар гаргахдаа шийдвэр айл болохоор тунгааж агаал гаргах. Тэг болно ш. Юу ямар ч хамаагүй мэдхгүй юмараа ингээл баах юм ярьцгаа. За тэгвэл надад ч гэсэн шийдвэр гаргахад байна шүү дээ мөнгөтүүлээ. Би яг өнөөдөр элсвэл ямар давуу талууд бий болохоор гэдэг ямар бас сул талууд болох гэдэг. Яг өнөөдрийн статусаар байхад юун давуу байна? Юун бас сул байгаад байна? Энийг би хэлэх гэхээр надад тэр бүх хүндэслүүдийг би сайн мэдэхгүй. Мэргэжлийн хүнийг авчираа сонсоод олон удаагийн хэлцүүлэг хийгээд бусад улс орнуудын байдлыг хараад тэгж шийдвэр гаргана. Би нэг буруу шийдвэр гаргах гэж бодохгүй. Ингээд та яагаад гинтхэн ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгчвөө? Таныг бол ерөнхийлөгч Батболготой дотроо бас муудалцаад эхэлсэн юм болов уу гэж бодож байна. Йох, энэ нэг хардлага нэр нь хязаад дуусах юм бол тээ. Гадуур байхгүй. За. Ерөнхийлөгч битүүр бол ингээд ерөнхийлөгч болсоос хойш зөвлөхөр ажиллагээд би бас бодож байгаа за хамтран ажиллагээд ажилласан. Нэг жил гаруй жил хагас гаруй би бол
хамтраад ажилласан. За. Гэтэл чи намайг харж байгаа шүү дээ. Би уулаасаа энэ нэг Монголд бий болсон шудраг ус явдалтай жаахан үзэлцээд эхэлсэн. Тэгээд тэр маань ингээд элбэгд орж Мегомын холд гэж яваад Мегомын холдын чих хурлах огцруулж яриад. Тэгсэн чинь сүүлд Эрдэнэ болоод манай нам руу ороод ирсэн. Тэгээ би намынхаа тухай үг хэлье гэсэн чинь ерөнхийлөгч надад намын тухай үг хэлэх чинь аюултай шүү дээ. Одоо өөрөө зөвлөх байж гэсэн. Тэгэхээр би тэгвэл ерөөсөө болчих би бас нэг жаахан өөрийнхөө байл гэсэн. Тэгэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн тулд ерөнхийлөгчийн зөвлөхийн ажил өгсөн. Хийж байгаа шүү. Би ч бас энэ амраа нэг хүнээр хаалгаад байдаг ч юм биш дээ. За тийм л байх л та. Гэхдээ би таныг яагаад ерөнхийлөгчийн зөвлөх анханасаа болохыг зөвшөөрсөн бол гэж бас гайхаад байдаг. Таны ч одоо ерөнхий сайд байхад бас огцруулахад нөлөөлсөн хүн тухайн үед ч гэсэн та бас одоогийн ерөнхийлөгч Батулгыг сайд байх, гишүүн байх үед нь бас тоо чи хоорондоо таарамжгүй муудалцаад байсан биз. Тий одоо яагаад гинт ерөнхийлөгч болгонгууд нь зөвлөд очичвоо. Би төрний муудалцаад байсан юм байхгүй. Гэхдээ манай одоо энэ ерөнхийлөгч болсон Баттулг бол засгийн газрын заналтай огцруулна гэдээ огцруулж ирсэн. Тэр нэрнийг би одоо ухаан мэдрэл сайн хүн учраас бүр сайн мэдж байгаа. Мартаг болоо. Мартаагүй. Тэгтээ муу юм уу янз бүрийн нэг их хүн алдаж болно. За. Янз бүрийн шийдвэр гаргаж болно. Юм уучлалтай байх хэрэгтэй. Уучлсан юм уу та? Тэр засгийн газрыг огцруулсан асуудлыг нэгдүгээрт уучлсан өөрөө ч ойлгосон байх. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн сунгаан дээр уудаасаа би Мегомын холдыг ямар ч талаас нь бол дэмжих боломж байхгүй. Тийм учраас би Баттулгыг тэгээд тэр дотроо Баттулгач бас нөгөө хонглоор бас нэг хальт мөлтч болов яваа гараад ирсэн хүнийх нь би дэмжих гэсэн. Дахиад Баттулгт бол нэг юм байдэн шүү. Бас нэг Монгол сонголоо гэдэг нэг юм. Цаана одоо байгаа. Тэр бол бас надад жаа итгэл өгсөн. Тэгээд харин хазаар ингээд ерөнхийлөгч болцсон. Тэгээд зөвлөх гэхээр заах уу хамтраад ажиллаад үзье. Юмны хараа манайхан ингээд нэг жижиг сажиг асуудлаас болоод ингээд маргаан саргаан бол байх шүү дээ. Энэ байдаг л юм шүү дээ. Тэрнийг заавал нэг том болгоод ингээд ах хэрэггүй. Тухайн үедээ би ч алдаа хийж болно. Баттулгач алдаа хийж болно. Хийж алдаа хийж болно шүү дээ. Хамтраад ажиллах Монголоо гэсэн юм байвал хамтраад ажиллах болно шүү дээ. Би тэгж бодож ажилласан. Тэгээд би тэр өнөөдөр хүртэл би бол хэвээ харилцаатай байгаа. Боломж харилцаатай байгаа. Бас хэлэх гэсэн үгээ хэлж санаа хэлчин тэр нэгтэй зөвлөх биш юм чинь аав нь байна уу гэдэг. Тэгэхээр та нэгэн цагт муудалцаж явсан хүнтэйгээ одоо эвлэрээд хамтраад ажиллаж болж байгаа юм чинь одоо бас шүүмжлээд байгаа хүмүүстэй гэж гэсэн дараа нь эвлэрээд хамтарч ажиллах магадлал байгаа болов уу? Бага. Тэгтээ би нөхцөлтэй шүү. За. Би илүүд орж нэг нөхцөл. Одоо энэ элбэгд орж энтриг болол нь шүү дээ. Тэр баах юм хосцсон байхгүй. Дэндүү угайгүй улсын энэ газрын дорх баялаг Улаанбаатарын газар Мегомын холд оруулах. Тэрнийг та нар өг. Наад дээрэмдсэн өмч хөрөнгөө өгчөөд Эрдэнэ дээр бол би хамгийн минимум нөхцөл хэлчихье. Ядаж наадах капитал банкнд одоо энэ олон түмний тэтгэвэр эрүүл мэндийн мөнгө өгсөн хүлээж хэлдэг ядаж. Та өөрөө ер нь эрх мэдэл албан тушаалаа ашигласан байх магадaltaй л гэж хардаад байгаа да. Нилээн одоо сангийн сайд байсан, шадар сайд байсан, ерөнхий сайд байсан гэд энэ хооронд бол таны хөрөнгө орлого нэлээд нэмэгдсэн байх. Наазах нь лахтуу хамаатан садан чинь бас нэг боломжийн хөлжиж чадсан байх гэж хардж байна. Гэхдээ харьцлахгүй. Тэгээд элбэгд орчиг хаан хүн намайг 10 жил шалгаж байгаа юм чинь юм байсан бол аль хэдийн аваачаад хар гэртээ сольж дим байна. Авилгалтай тэмцэхийн хаалган дээр намайг хэдүүд очив гэж бодож байна. Элбэгд орчиг хаан байхад. За. Ган тэгээ хэлж байна. 10 жил ухсан шүү дээ. Надад нэг л юм байгаа. Тэр нь нэг өөрийнхөө зарчим дээр нэг жаахан ингээд зарчим дээр л байх юмсан гэж. Ихчээд хэцүүлтэй. Вэр хүн хүнээр байх хэцүү юм байлээ. Одоо та чинь нам байгуулах гээд яваад байна уу гэж л би таамаглаад байна. Юу одоо нэг Бацаандан гишүүн, болд гишүүн хоёр одоо ингээд намаасаа гарангуудаа нам байгуулчлаа. Та бас нэг шинэ нам байгуулах магадлалтай гээд гадуур тийм яриа гараад байна. Би нам байгуулахгүй. За. Би харин нэгдүгээр Монголын хөдөлгөөн байгуулсан юм. Тэр хөдөлгөөн чинь нам болохгүй юу? Үгүй болохгүй. Тэр хөдөлгөөн бол 3 зорилготой. За. Нэгдүгээр зорилго бол шудраг усан хонглоо нураана. Энэ дээр би гансхтайгаа хамтраад ажиллаж байгаа шүү дээ. За. Гансхаас шудраг усан хонглоор хэлмэгдсэн хүмүүсээ холбоо байгуулсан ингээд явж байгаа. За. За хоёр дахь нь бол энэ газрын баялагийг цөөхөн хүн дээрэмдж авдаг явдлыг таслан зогсоё. Энэ дээр би бас зүгээр яриаггүй.
Одоо жишээ нь гадна дотны янз бүрийн байгууллагуудтай Конрад Аденауэрийн сан бусад газруудтай нийлээд би хэлэлцүүлэг хийгээд энийг яаж засах вэ? Ямар хуулийн нөөцөд оруулах вэ гэдэг ингээд сайн хэлж байгаа. Гурав дахь нь бол дундаж давхаргыг бий болгох гэж. Дундаж давхарга гэдэг нь бол үнэхээр л хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байхгүй. Би бол үннээсээ ингээд одоо энэ сэтгэл зүрхэнд нэг имзэглэл байна. Манай засгийн газар байгуулагдах юм бидний ярьсан нэг л сэдв байдгийг нөхтүүлээ. За. Монголын мянган залуучууд стадионд очирлж байгаа солонгос явж ажил хийж байна. Энийг өөрчилъя л гэсэн. Манай олон хүн би тэрэн дээр үнэхээр санал нийлсэн. Одоо би эргэж хараад юу ч өөрчлөгдөв. Тэр үед бол бид нар бас ажлын байр бий болгоод жоохон хийх гэж оролцсон. Одоо өнөөдөр нөгөөдөл чинь солонгос явж ажиллах нь хавьгүй дээр байна. Тэгэхээр та ч одоо нөгөө нэг жацарганы одоо үйлдвэрлэл явуулдаг баха. Энэ бизнес чинь хэрэг өргөжж чадсан бэ? Энэ одоо бизнесээ эхлүүлэхийн тулд та их усврыг нь хаанаас яаж авсан бэ? Магадгүй би жидүү маягийн иймэрхүү зээл, хөнгөлтэй зээл олоод авсан болоо гэж бодож байна. Хубаа хаяа гэдэг үйлдвэр байгуулъя гэж би их олон жил мөрөөдж явсан. Тэгээ тэрнийг одоо нэг 4-5 жилийн өмнөөс байгуулж эхэлсэн. Мэдээж хэрэг над шиг ингээд ус тэр дотроо ингээд ерөнхий сайд хий явж байгаа хүн чинь олон түвний нүдэн дээр байдаг. Дээр нь элбэг дорч 10 жил гаруй ухаж байгаа юм чинь. Би бол олон түвний нүдэн дээр жидүүгийн зээлэнд ч ороогүй. Чингисийн зээлэнд ч ороогүй. Орж болохгүй. Уулаасан миний зарчим. Бондоос зээл авах боломжгүй. Боломжтой л дээ. Одоо тушаал алуун тушаал ашиглаад эсвэл хүний нэрмээр мянган юм хийдэм байл шүү дээ. Тий. Тэр чинь онцгүй байхгүй. Ер нь юм бол хизээ нэгэн цагт илэрдэг юм. Зөвл байх хэвээр. Тийм учраас би арилжааны зээлтэй. За, арилжааны гэдэг маань нэлээд өндөр хүт болж тарах гэдэг байна да. Аваад хөтөл юм явна шүү дээ. Жилийн чинь одоо 20% бид үстэй баг. Өрлөд өхөн. Тэгэл явж. Хой тормогоор өөр тормогоо нөхтгий. Тэгээд үннээр бол хөр дэргээр туулаг үүсэн. Өнөөдрөө өхнөөс маргааш уушиг. Би нэгэд хэлвэл Монгол ардын биднэрт одоо амьдрах арга ухаан хайрлсан мянган юм байгаа шүү дээ. Тэнийг хэрэгжүүлэх байхгүй өгчих гээд байгаа юм. Танаа гэр бүл чинь нам бол хэдүүлээ лээ. За одоо тэр бүгдийн хөр хэм тоочих хэрэг байх гэдэг үг санаа зовхол олуулаа. Өндөр өтөх нь. 8 хүүхэдтэй айл шүү дээ. Хүүхдүүдтэй нь бол сургууль соёлоо төгссөн ажил төрөл манай хүүхдүүд төрд ажиллаж болдгоо. Харин би тэгж л асуух гал. Манай нэг охин нэг их сургууль төгсөөд нэг сангийн яамд ажиллаж байсан чинь 3 сар намайг ерөнхий сайд байхад авилгалтад тэмцэхийн хаалга сахиа тэгээд миний охин ч өөрөөс үлд миний өөрөөр амьдрий. Манай хүүхдүүдээс одоо тэр төрмөрлөө орсон хүүхд алга. Би бас ганц нэг юм оруулчих гэж бодсон. Манай хүүхдүүд өөрснөө уулаасаа орохгүй гэж л. Наач айгүй муухай нийгэм байл шүү дээ. За. Тийм ээ. Улс төрч чинь хүүхдүүдэд улс төрд залгамжлуулах гэдэг үстэй. Тэрнийг тэр хоёр хүнээс асуугаарай. Улс төрд орохгүй гэж байна танаа хүүхдүүд. Би тэр тухай ярьдаггүй. Хүн юу хийж чаддгийг тэрнээрээ л амьдрдаг нийгмийн төлөө аав нь явж байгаа л гэж хэлдэг. Тий. Тэгээд болоо. Одоо ингээд 2020 оны сонгуульд өгч байна. Та эх сонгуульд өрсөлдөх бодолтой юу? Өрсөлдөл нарч намаас өрсөлдөх үү? Эсвэл бие даах уу? Шинэ намаас өрсөлдөх үү? Одоо хараа мөгтүүлээ. Би одоо Монголын ард түмний буйнд бас арчсан намын олон зуун мянган гишүүдийн дэмжлэг тусламжаар би 3 удаа их хурл сонгогдлоо. 4 удаа сайд хийж үзлээ. Надад тэр их хурл мурл сайд мэд тэрөөсөө тийм сонир биш байна. Надад нэг л юм их чухал байна. За. Монгол дундаж давхаргыг яаж болох вэ? Энэний уг нь би ингээ хиймээр байна. Надад тийм л хүсэл бодол. Тийм хурлын их хурл руу орох сонирхол алга гэж юу? Үгүй их хурлын гишүүн. Амьдралын зорилго биш болцсон гэж хэлж байна. За. Одоо цаа чинь баг амьдралын зорилго болцсон юм мянга авч байна. Дундаж давхар ганц их хуралд ороод өгөх юмсыг гэж боддоо шүү. Тэр юус утга байхгүй. Дундаж давхарг бий болгомоор. Тэгээд дундаж давхаргыг бий болгохын тулд та бас тодорхой хэмжээгээр шийдвэр гаргах төвшөнд очих хэрэгтэй болно шүү дээ, тийм үү? Тэгжиж та энэ бодлогоо хэрэгжүүлж чадна үстэй. Эсвэл юм ойлгодог хүмүүст нь хэлээд өгөхөд эдгээр хийх юм байлгүй. Ядаж зөвлөхөөр нь ажиллана гэж үү? Мэдээгүй яадаг чи. Мянган арга байна шүү дээ. Одоо энэ сонгуулийн тогтолцоог одоо 20 онд яаж одоо сонгох вэ гэдэг дээр бас ирэх хэрэгчэд маргаад байна л да. Одоо сонгуул улс нэг тойрог гэсэн бас санал орж ирээд бас нэлээд маргаан дэгдээгээд байна. Та энэ саналыг юу гэж хүлээж авч байна? За одоо би нэг юм хэлчихье. Чухал асуудал мэдэж байгаа. Одоо сая үндсүүлийн дөөрт оруулж ийн гэдэг шүү дээ. Та нар энэ сонгуулийнхаа тогтолцоог их хурлд их үндсүүлэнд оруулж өг.
оруулахгүй гэдэг байгаа шүү дээ. Сонгуул болгоны хуулиар өөрчлөн За гэдэг. энэ чи юу гэсэн үг вэ? Монголын төрийг самарна гэсэн. За. Эннийг хийгээгүй үндсэн хууль бол үндсэн хууль бас биш. Тэгвэл ямар ч өөрчлөлт хэрэггүй. Бүр тодорхой тусгаж өгөх хэрэгтэй гэж үү? Тодорхой тусгаж өгөх ёстой. Одоогийн шиг 76 гишүүнтэй байна гэдэг шиг үү? Тий. За. Өө яа биш ээ нөгөө нэг Шууд тогтолцоо. Одоо өөрөөр хэлбэл холимог байж болно, профессионал байж болно гэд хэлээ л дээ. Би нэг л юмд бол үндсээрээ болохгүй нэг юм хэлчихв. За. Одоо саяны 16 оны лөөвөр хийсэн шиг 76 жижиг тойрог ерөөсөн Монголд болохгүй. За. Одоогийн шиг бол өөрчлөх хэрэгтэй тийм. Энэнийг бол заавал өөрчлөх хэрэгтэй. Мэдхгүй. Эдгээр ярьж байгаа улс нэг тойрог гэнэ юу. Ямар ч байсан том байх хэрэгтэй шүү. Том гэдэг маань тойрог томсох хэрэгтэй. Хэрвээ 76 байвал ямар аюул Монголд нүүрлэхийг би хэлэх үү? Тойрогоо худалдаж явж байна. Манангийн бүх гар хөл болгосод бол орж ирнэ. Өнөөдөр Эрдэнэ яагаад бүхэн хатаж ардчсан намын дараагаараа байх гээд байгаа вэ гэхээр хурцыг хүртэл манай намаас нэр дэвшүүлэх гэж. Үүзээ хэвэл үүбэ хийжүүл болгоод явж байгаа. Тэгэхээр ингэж болохгүй. Жижиг тойрогоос өнгөтэй хүн гарна. Ялангуяа манангийн тэр би тэр мөнгө хураалгах гэдэг байгаа ч тэр мөнгө дээрэмцсэн хүмүүс бол шууд гарна шүү. Санал гээгдэнэ. Хоёрдугаарт намын даргын ач холбогдол алга болно. Ер нь намын ач холбогдол алга болно. Онигоо шиг хэлчихв. Намын даргын даган үргэлжлэгчд сонгогдоод идэв юм шиг. Үгүй. Бүр ийм яриа байдаг байхгүй юу? 76 жижигээ сонгоцохоор гişүүд юу гэж хэлдэг юм гэж. Даргаа би өстой танаа намд нэг суудл авчирлаа штэ гэдгийг. Ингээд нөгөө нэг бидний нам мамын утга учрыг бүтэн алдагдуулдаг. Мөнгөтэй хүндэгнэ дээ. Одоо жишээлх юм бол за одоо хаанаас гарч ирсэн нь мартчихдаг гэж юу? Дорн говийг бол дэлгэр сайхан өмшлээд авцсан. Дунд говийг наран хөмшлээд авцсан. За. Мөнгөтэй хүмүүс өмшлээд авцсан байх үстэй. За. Нэг аймаг бүтэн өмшлээд авцсан. Энэ бол маш буруу тогтолцоо шүү. Баяр хаа очиж баяр дарга ардын намын дарга байхад би ардчсан намын дарга байхад бид нар нэг хэдүүлээ 28 намын нэрээр ороод 48 тойрогоос ордог байсан шүү дээ. Бүр аргаа барахад нэг тиймэрхүү байх хэрэгтэй. Тэгэхгүй бол 3 дахь сөрөг талд бол 76 гишүүн бол 76 тийшээ мөнгөийг зулгаана. Улсын төсөвт юм үлдэхгүй. Тий. Хэдий би энэ 76 байдгийн асар том улсын хэмжээний том 3 хохирлыг хэлж шүү дээ. Улс нэг тойрог гэхээр одоо нөгөө л нэг олонний танил хүмүүс нь гарч ирээ шинэ хүн гарч ирэх магадлал байх болно л гэж болгоомжлоод байгаа юм байна тийм үү. Тэгээ 76 хүн бүрдэж чадах уу? Эхний эдэн үнэн л одоо санал авчих юм бол тэгээд одоо үлдсэн гишүүдийн нэдэ яах юм хуваах юм саналыг хуваах юм уу гэдэг асуудал байна тийм. Зовлон чинь үргэлжил байна шүү дээ. Асуудал чинь үргэлжил байна шүү дээ. Би бол нэг болохгүй хуулиур, ерөөс огт болохгүй хуулиурыг л хэлж байгаа. Би 16 онд битгий сонгуулийн хуулийг өөрчлөөд өгөөр битгий өөрчлөөрэй гэж 1000 гуйсан би ардчсан намын тэрвээ удирдлага. За. Батуул интерес бол. Тэгээд шууд л тас чавчаад ардын намтай нийлэл өөрчлөө хийсэн. Тэгээд яг үрдүн улс дампуурж байгаа үстэй байна. Өөрсдийнхээ усан нүхэнд өөртөө унчлал гэсэн асуудал. Ардчсан намын их мундаг хожсон ч юм байхгүй. Ардын намч хожсон юм байхгүй. Эндээс хэн хожсон? Улс дууссан байхгүй. 65 гарч ирээд бас хоорондоо ингээд янз бүр болоод бooyin болж штт. Хагаралтаад. Танаа намын алдааг л давтаад байх шиг харагдаад байна л да. Тэгээ энэ тэгэхээр нөгөө сонгуулийн хуульд тэгж жижигхэн болгож болохгүй шүү гэж хэлээд. Нэг асуудалд мартчих. Тэгэхээр ойдлогын гэрээг байгуулсан, Дубайн гэрээг байгуулсан улсуудад хариуцлага тооцно гэдэг авилгатай засгийн газраас шалгаад ерөнхий сайд байсан хоёр ч хүн баяр сайхан бэлэг нарыг одоо хорж шалгасан. Цаашдаач бас шалгах ажиллагаа үргэлжилж байна. Таймыг ер нь юу гэж харж байна? Би ямар юм гэх вэ? Энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой юу үгүй юу? Ер нь би бол энэ буруу зөрүү хийсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Тэгэхдээ би буруу зөрүү хийсэн гэж хэлж ш. Тэрнийгээ тогтоогоороо эхлээд. Ер нь юу зарим хүн юу буруу хийсэн би барыг мэдж байгаа. Тэгэхдээ би ямар шүүх биш. Шүүх тогтоох ёстой. Ер нь энэ Монголын баялагийг дээрэмдсэн нэлбэгдүүлж мянган бие хол энэ мөнгө буцааж өгөлд. Одоо манад нэг оногоо боллоо шүү дээ. Нэг хүний гансхийг болохоор байна шүү дээ. Шууд 2 сараар шоронд хийдэг байхгүй юу? За. Одоо болохоор би одоо Монголын нийгэмд аюул сони юм болж харж шүү дээ. Нэг хүнийг ингээд хорих гэж хэдэн сар болдог шүү дээ. Монголд бас хууль байд юм биш шүү дээ. Өмгөөлөгчөөс нь биш ээ. Шүүгчээс нь татгалздаг чинь ингэж бас их мянган юм тулсан юм байна гэж. Тэр миний хонглгээд байгаа чи өмнө тэр хууль чи ажилддаг байсан байхгүй. Одоо бол ингээд нэг ажиллах гээд оролдоод байна. Тэгтээ бас нөгөө талд ажиллаад байна.
Тэгэхээр энэ манай Монгол улс хизээ хөгжих вэ гэхээр миний бүр өстой яс махнасаа хатаа ойлгож байгаа юм бол Монгол улсад асар их баялаг байна. Газрын дорх. За. Энэ Улаанбаатарын газар чинь баялаг байна. Гоо тэр эцэг өвгдөөс ирсэн мал сүрэгчин байна. Бид энэ дээр гаргаж байна. Ийм их баялагтай улсад эдийн засгийн асуудал алгаа. Юуны асуудал вэ? Шудраг усын хямрал. Шудраг усын явдал бүр тэрээс хэтэрсэн. Энэнийг заавал тасан зогсох хэрэгтэй. Одоо энэ ардын нам арчсан нам одоо өнгөрсөн 20 жил дээд жил төр бариад одоо тодорхой ахис дэвшил гаргаж чадаагүй. Магадгүй 3 дахь хүчний орон зайг сонгогчд өгүүлээд байх шиг байна. Ийм орон зай байгаа юу? Байгаа. Яагаад гарч ирдээ гэхээр ардын намд итгэсэн чинь ардын нам чинь бас ингээд гой юм амлж гарч ирээд миомын хулд тэгээд ард түмнийг хуурчлаа шүү дээ. 65 хүнээ гаргаж ирснээр гүн 65 хүнийг одоо нэг зохицуулаад нэг улс орныг их юм байх гэсэн чи хурлын дараа болоод явцсан мэт. Тэгээд нэг тоглоомын хөвгөлдөө гаргаж ерөнхий сайд гэж нэрлээл. Ингээл эндээс эхлээд мордохын хазгай ардын нам болвол ард түмний итгэлийг алдсан. За манай нам яах вэ? Танай арчсан бас тэгсэн шүү дээ. Яг анх суурин тавьсан биш үү? Манай арчилсан нам яах вэ? Нэг 9 сургалтаа наан цаана гэж явж явал тэгэл бүлэг тараагаад ардын намтай сүлбэлдэл бас ард түмний итгэл алдсан. Одоо ингээд энэ хоёр нам дээр айлaalных нь итгэл нь байхгүй болцсон. Тийм учраас хүн чинь сонгол болох гэдэг нэг нэг ирээдүйд төлөө итгэл найдварынхаа төлөө санал өгмөр байдаг. Тэр итгэл найдварыг нь биелүүлдэг нөгөө хоёр нөхөр нь хоёулаа унаад өгсөн. Газарт хэвтцсэн. Тийм учраас өөр юм хайж байгаа нь үнэн шүү дээ. Чи ямар нэгэн судалгаар гарч ирж байгаа зүйл. Одоо Монгол улсын эдийн засаг ирээдүй ер нь байна уугүй юу гэсэн мэргэлзээ байна л да. Ингээл том баялагын эзэм өртлөө баялгаа ингээд эзэмш чадахгүй алдах хэмжээндээ хүрээд засаг төрөнд тогтооргүй эсвэл одоо хариуцлага хүлээх чадваргүй ийм байдал үүсчихэд байгаа энэ нөхцөлд хонглын үзүүрт ер нь гэрэл харагдаж байна уу гэдэг юм асуулт байна. Гэхдээ би түрүү хэлсэн. Монголд бол эдийн засгийн асуудал байхгүй. Хүн шиг амьдраад улс шиг хөгжиж болно. Манай засгийн газар тэгж хэлээд алуулсан шүү дээ. Тэгсэн. Хүн шиг амьдраад улс шиг хөгжиж. Бас тэрлүү явж эхэлсэн биз. Одоо ер нь өөрөө юу гэж боддیں۔ Манай засгийн үед 2 жил ажилласан бид нар бас нэг хүн шиг амьдраад улс шиг хөгжихийн тулд жоох юм хийж эхэлсэн байхгүй. Асар их итгэл байна надад бол. Манай Монгол улсад асар их боломж байна. Хулгайд хэрмэл зогсооч. Одоо өөр хүсэх юм ерөөс алга. Тэгээд шударгаас тогтчвол бид нар маш богинохон хугацаанд маш хурдтай хөгжиж чадна. Маш богинохон хугацаанд бүх хүмүүс сэтгэл амар дундаж давхар болж чинэлэг дундаж давхар. Баячуудыг үз ятах болчихно. Баячууд нь баян хүн шиг амьдрдаг болчихно. Бас хөдөлмөрлөж баяждаг бол. Одоо чинь ганц хараад байгаа юм чинь зүгээр байж байгаа байж чадна шүү дээ. Жишээ зарал байж. За баярлалаа. Ингээ бидний ярилцах цаг өгөр өндөрлөж байна. Ингээ бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийг одоо хөгжүүлж дундаж давхарыг бий болох асуудал дээр бол та олон жил бас бодож мөрөөдөж байгаа хүний хувьд энэ бодлоо хэрэгжүүлэхийн тулд бас эрх баригч байна уу, сөрөг хүчин байна уу, өөрийнхөө намтаж байна уу, одоо бодлогын хувьд хамтарч ажиллах тал дээр бас танд амжилт хүсье. Бас нэгдмэл Монгол хөдөлгөөн чинь бас энэ тал дээр бас санаачлагтай ажиллах байх гэж найдаж байна. Тэгнэ. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар Монгол улсын 27 дахь ерөнхий сайд асан Алт уяг оролцлоо. Анхаарлаа тавьсан ус гэгч таханд баярлалаа.